өдрийн өглөөний мэнд хүргэе. За намайг Алтанзол гэдэг. За би сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгцийн эмчээр ажилладаг мөн анагаах оны доктор зэрэгтэй юм хүн байна. За өнөөдөр та бүхэнд болохоор насанд хүрэгчдэд тохиолдох сэтгцийн эмгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх аргын талаар ярих гэж байна. За тэгэхээр дэлхийд дахинд болохоор сэтгцийн эмгэг бол өөрөө нийгмийн эрүүл мэндийн нэлээд томоохон чухал асуудлын нэг болоод байдаг. За ер нь бол энэ сэтгцийн эмгэг бол жил ирэх тусам дэлхийд дахны анхаарлын төвд орж өөрөөр хэлбэл энэ сэтгцийн эмгэг бол улам нэмэгдэж байна. За тухайлбал яг энэ тоо баримтаар бол юу гэж үзээд байна гэхээр 4 хүн тутмын нэг нь бол ер нь сэтгцийн эмгэгт бол амьдралынхаа явцад бол өртдөг юм байна. За нийт хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэдэг нийт 10 өвчний 5 нь бол ерөөсөө сэтгцийн өвчин эмгэг байдаг юм байна гэсэн юм дэлхийн тооцоо байдаг бахан. За ялангуяа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоололоор юу гэж үзэжсэн бэ гэхээр сэтгцийн болон төрхүүлийн зан үлийн эмгэг бол 2005 онд бол 10% байсан бол за 2020 онд бол энэ тоо бол 15% хүрч ихснэ гэсэн юм тооцоолол байдаг. За ялангуяа энэ нь бол нөгөө номхон далай баруун эргийн бүс буюу хөгжингү орнуудад мэдрэл сэтгэх зан үлийн эмгэг хүн амын дунд бол 27%, хөгжиж буй орнуудад бол 15% онцлогдно гэсэн тооцоолол байдаг. За манай улсын хувьд бол юу байдаг вэ гэхээр нийт яг энэ хөдөлмөрийн чадвар алдалттай үйлчлүүлэгчийн дотор сэтгцийн эмгэгтэй хүмүүс бол 15%-ийг эзэлдэг буюу нийтээр бол энэ нь бол 25,480 хүн гэж тооцоолсон байдаг. За тухайлбал энэ сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн статистик тоо баримтыг харуулж байна. За үүнд бол 2011-ээс 2020 онд хүн амд үзүүлж байгаа 110,000 хүн амд үзүүлж байгаа тооцоологдсон сэтгцийн эмгэгийн тоог харуулж байна. За та бүхэн харж байна 2011-ээс 19 он хүртэл баг багаар нэмэгдэж байгаа зураглал харагдаж байгаа. За 2020 онд огцон бууралт нь болохоор энэ ковидтай холбоотой сэтгцийн эмгэгийн бүртгэл бол харьцангуй багассан байна. За үүнээс гадна бол ер нь яг энэ сэтгцийн эмгэг дотроо ямар эмгэгүүд нь давмгайлдаг юм бэ гэдэг талаар та бүхэнд харуулах гэж байна. За дэлхийд дахинд яг энэ тооцоолсон судалгаагаар бол мансууруулах бодис донтох эмгэг, архин донтох эмгэг, за шизофрени буюу архаг солиорох эмгэг, сэтгэл түгшил, сэтгэл готрал гэдэг сэтгцийн эмгэгтэй хүний тоог бол тооцоолсон судалгаанууд байна. За энэ зүүн талд харагдаж байгаа нь чинь мансууруулах бодис донтох эмгэг бол дэлхийд дахинд 250 сая хүн мансууруулах эмгэгээр донтох эмгэгтэй байхад за Монгол улсад бол яг энэ эмгэгээр сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн ердөө 28 хүн байдаг. За энэ тоо бол манай улсад бол харьцангуй бага байгаа нь бид энэ эмгэгийг бас яг онцлох эмчлэх үйл ажиллагаа бол харьцангуй бага. Тэдгээр хүмүүс бас хэтэрхий даалт явж байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна. За архин донтох эмгэг бол 1.4% дэлхийд дахин тооцоолж байхад манай улсад бол 6.4 буюу бас 4 дахин харьцангуй их байна. За та бүхэн мэдж байгаа ер нь бол архин донтох эмгэг бол харьцангуй сүүлийн жилүүдэд ер нь бол 90-ад оноос хойш нэлээд нэмэгдэж байгаа. За хөдөө орнууд хотод хийсэн судалгаануудаар бас үзэхэд архин донтох эмгэг бас нэмэгдээд энэний эсрэг архин донтох эмгэгийн эсрэг бууруулах бодлого маш хэрэгтэй байна гэдэг нь харагддаг. За архаг солиорох эмгэг бол 20 сая хүн дэлхийд байж хахад Монгол улсад бол 3198 буюу за нийт өвчлөлийн 1.5%-аас бол хэтрэхгүй байна гэсэн. За сэтгэл түгших эмгэг бол дэлхийд дахинд 3.8% гэж тооцоологдож байгаа бол за Монгол улсад бол сүүлд хийсэн судалгаагаар бол 18.4% гэсэн юм тооцоо харагдаж байна. За мөн дэлхийд дахинд 3.4 гэж сэтгэл готрох эмгэг тархалттай байхад Монгол улсад 2 дахин их энэ дунджаас илүүтэй харагдаж байна. За ер нь бол сэтгцийн эмгэгтэй хүний тоо бол 792 сая хүн дэлхийд бол энэ өвчнөөр өвдөж зөвөрлж шаналдаг байхад за манай улсад бол яг одоогийн байдлаар үндэсний төвийн бүртгэл дээр 25,480 хүн бол энэ өвчнөөр хяналтанд байж эмчилгээ үйлчилгээ авдаг байх нэ. За ер нь бол Монгол хүний ерөнхийдөө бол дундаж наслалт бол 69 нас гэж үзэж байгаа. За эрэгтэй наслалт бол 65 эмэгтэй дундаж нас бол 75. За үүний зөрүү бол
9.5 жил гэж тооцоосныг та бүхэн бол мэдж байгаа. За тэгтээ энэ одоо наслалтын одоо эрэгтэйчүүдийн наслалт одоо харьцангуй энэ бага байгаа нь бас манай энэ сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай нэлээд холбоотой юм байна гэдгийг бол сүүлийн үед бол хэлцэж энэ эрдэмтэд судлаач нар за энэ бодлого гаргагч нар бол энийг хэлцэж байгаа. За ялангуяа энэ одоо эрэгтэйчүүдийн нас барал одоо насны одоо энэ бага зөрөөтэй нас эрт одоо нас барж байгаа одоо энэ гол шалтгаан нь бол энэ арх тамхи мансуурлын процессын хэрэглээтэй нэлээд холбоотой гэсэн юм тооцоолол байдаг. За түүгэрч барахгүй одоо эрэгтэйчүүд илүү их одоо нас бараад байгаа шалтгаан бол яалтчгүй амиа хорлолтын асуудал байдаг гэж үздэг. За ер нь бол амиа хорлолтын дэлхийд дахинд одоо тооцоолсон одоо тооцоогоор бол дэлхийд бол 1 сая хүн орчим хүн бол одоо жилд амиа хорлож нас бардаг. За нэг хүн одоо ерөөсөө 40 секунд тутамд л одоо амиа хорлож байгаа гэсэн тооцоо байдаг. За манай Монголд болохоор ямар судалгаанууд байдаг гэхээр Монгол улсын хэмжээнд бол ерөнхийдөө нас баралтын одоо 9-дүгээрт бол амиа хорлолт бол орж байна. За энэ амиа хорлож байгаа нас баралтын одоо ихэнх нь дийлэнх нь бол эрэгтэйчүүд байна. За эдгээр эрэгтэйчүүдийн одоо 15-аас 20 насныхан бол одоо ерөөсөө нас баралт одоо амиа хорлож нас барж байгаа бөгөөд одоо энэ нь нас баралтын одоо 2 дахь шалтгаан энэ нас нь одоо 2 дахь шалтгаан болж байна гэж үзэж байгаа. За та бүхэнд энэ амиа хорлсон 2019 онд нас барсан хүмүүсийн одоо тоог үзүүлж хахад эрэгтэй 489, эмэгтэй 88 гэдэг энэ тооноос харахад бол эрэгтэйчүүд бол бүр 4 дахин илүүтэй одоо энэ тооноос бараг 4-өөс 5 дахин илүүтэй амиа хорлож одоо нас орж байна гэсэн юм асуудал одоо байна. За иймээс бол одоо ерөөсөө энэ эрэгтэйчүүдийн сэтгцийн эрүүл мэндийн асуудал өнөөдөр нэлээд одоо бүр анхаарал татгууц асуудал болж энэ лөө одоо төр засаг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ онцгой анхаарах хэрэгтэй байна гэсэн тооцоо байна. За харин одоо бид нар бол эрэгтэйчүүд бол амиа өгөгдөж байхад за эмэгтэйчүүд бол одоо ерөөсөө амиа өгөгдөх оролдлого хийгээд одоо өөрөөр хэлбэл энэ нь бол нас баралтаар төгсөөгүй амьд үлдэж байна гэсэн үг байна. За энд та нарт харуулж байна. Одоо дэлхийд бол ерөнхийдөө бол одоо 3-ыг харьцан 4 буюу одоо 3-ыг харьцан 1 буюу эмэгтэй хүн бол одоо эрэгтэйчүүдийг бодоход 3 дахин их илүү амиа орлого хийж хахад за эрэгтэйчүүд болохоор 4 дахин их одоо амиа өгөгддөг байна. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад 4 дахин их амиа өгөгддөг байна гэсэн тооцоо байдаг. За манай улс бол одоо 100 мянган хүн амд одоо ногдох амиа хорлолтын одоо амиа хорлож нас барсан үзүүлэлтийг одоо дэлхийдээ харьцуулахад та бүхэн энэ доотлын зүүн булан дээр харж байна. 18.2 буюу 2 дахин их байгаа бөгөөд амиа хорлож одоо нас барсан үзүүлэлтээрээ нэлээд аюултай одоо төвшөнд орсон байна гэж тооцоолж хэлж болно. За харин одоо бид нэр одоо архины одоо архины мансуурлах бодисын хэрэглээний талаар өнөөгийн байдлын талаар бас бид нар мэдэх хэрэгтэй байх гэж бодож байна. За 2010 оны байдлаар насанд хүрэгдсэн нэг хүнд ногдох одоо энэ цэвэр архины хэмжээ бол Монгол улсад бол 5-аас 7.4 литр гэсэн одоо юм тооцоо байдаг. За сүүлд бас эрдэмтэд бас энийг бол судалж үзээд бас арай илүү одоо өндөр тоо гаргаад ирлээ. 6-аас 8 гэсэн тоо бас гаргаж ирлээ. За нэг ер нь бол одоо юу вэ гэхээр архины хэрэглээг бол одоо ерөөсөө үзэх юм бол одоо ерөөсөө 1 минут тутамд архины улмаас 6 хүн одоо хорвоог орхиж жилд бол 3 сая хүн одоо нас барж байна гэсэн юм дэлхийн тооцоо байдаг. Ерөнхийдөө бол энэ архи бол одоо ерөөсөө эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн нөгөө өмнө нь хэлээдсэн маш томоохон одоо эрүүл мэндийн одоо асуудлын томоохон одоо нэг шалтгаан болж байгаа. За дэлхийд нийт бас нас баралтын бол 5.3% бол архины шалгаанд бас нас баралт эзэлж байна. За 20-аас 30 насныхан бол нас баралтын 13.5% нь архи согтуурлын ундаанаас үүдэлтэй гэж тооцоолсон байгаа. За архины шалтгаанд нас баралтын 4 хүн дотны 3 нь ерөөсөө эрэгтэй байна гэсэн тооцоо байдаг. За ингээд архины асуудал бол одоо дэлхийд дахинд ийм байхад Монголд ч гэсэн энэ бол асуудал бас нэлээд их байгааг бол одоо эрүүл мэндийн ажилтнууд бид нар бол мэдж байгаа. За дэлхийд ер нь бол одоо мансуурлах одоо сэтгц өдөгт эм бодисын одоо хэрэглээний асуудал бас нэлээдгүй одоо
томоохон асуудал байдаг. За манай оронд бол энэ асуудал бол жилээс жилд одоо нэмэгдэж байгаа. За ялангуяа энэ нь бол юу гэхээр одоо сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүхийн одоо сэтгцийн одоо албанд одоо энд одоо үзүүлж байгаа үйлчлүүлэгчийн одоо нөгөө тоо бол одоо нэлээд нэмэгдсэн одоо статистик тоо харагдаж байдаг. За тэгэхээр бол мансуурлах одоо бодис сэтгцийн бодисын одоо хэрэглээтэй холбоотой гэмт хэрэг хэрэглээтэй холбоотой эмгэгүүд одоо жилээс жилд Монголд бол ихсэж байгаа. Энэ нь бас ингээд нэлээд одоо аюулын байдлыг одоо аюулын тохиог бол бид нарт өгч гин гэж ойлгож байна. За тэгэхээр дэлхийд ер нь бол яг энэ одоо тооцоогоор бол энэ эмгэг бол одоо энэ сэтгцийн идэвхтэй бодисын хэрэглээ бол ерөөсөө 29 сая хүн одоо байдаг. За үүний одоо хэрэглэгчдийн 6-ны 1 нь бол одоо эмчилгээнд хамрагддаг гэсэн тооцоо байдаг. За эндээс харах юм бол өөрөөр хэлбэл мансууруулах сэтгц идэвхтэй бодисын одоо хэрэглээтэй одоо энэ донтох эмгэгтэй хүмүүс бол тэр болгон одоо эмчилгээ тусламжинд бол хамрагдаж чаддгүй байна гэсэн дүгнэлт өгч байна. За мансуурлах сэтгц идэвхтэй бодисуудыг бол одоо дэлхийд бол 11.2 сая хүн бол одоо суцаар хэрэглэдэг. За 5.6 сая хүн бол вирус гепатит C-гээр өвддөг гэсэн юм тооцоо байдаг байна. За тэгээ энд бол яг одоо ямар эм бодисууд нь ямар насны хэрэглэгчдэд одоо хэрэгжилж байна гэдэг тооцоог та нарт энд харуулж байна. За нийтдээ бол одоо 250 сая хэрэглэгчд 2016 оны одоо судалгаагаар 250 сая хэрэглэгчд за 15-64 насны за энэ хэрэглэгчдийн дотроос одоо аль бодис илүүтэй хэрэгжилж байна гэхээр канабис буюу те одоо энэ цэнхрээр харуулсан канабис илүүтэй за тэгээ амфетамин гэдэг бодисод илүүтэй одоо зонхлон тохиолдож хэрэгэлдэг гол бодис байдаг байна. За тэгэхээр манай улсад бол ямар одоо судалгаа байна вэ гэхээр за судлаачид ингэж байгаа л нарын одоо судалгаагаар бол Монгол хүмүүсийн одоо 30 гаруй хувьд бол арх задлалтай ферментийн ген байхгүй. За тэрхүү ферментийн хэмжээ нь бол Европ хүмүүсээс харьцуулах юм бол 3.5 дахин бага байгааг бол тогтоосон байгаа. Өөрөөр хэлбэл бол одоо энд илгэнд одоо байдаг алкогол дегидрогеназа гэдэг архийг задалдаг одоо ферментийн дутагдал одоо Монгол хүнд одоо Европ хүнтэй харьцуулах юм бол одоо харьцангуй бага байдаг гэдэг тооцоо байна. Тиймээс болохоор энэ одоо нөгөө архийг одоо цэвэршүүлдэг одоо тэр үйл ажиллагаа болох илгэний одоо өвчлөл илгэний одоо дутагдал илэг одоо өрөвсөх энэ процесс бол илүүтэй бол Монгол хүмүүс илүүтэй байх нь бол гарцааг байх нэ. За судлаач ил насан жаргалын 2019 оны судалгаагаар Улаанбаатар хотод хийгдсэн одоо 19-с 64 насны оролцогчдын дунд хийсэн судалгаагаар бол дундаж нас бол одоо яг энэ арх хэрэглэж байгаа хүн бол 42.4. За түүний дотор эрэгтэй бол 91.1 гэдэг чинь 90% нь эрэгтэйчүүд байна. За ажил эрхлэлтийн хувьд бол 33.2% нь бол ажилчин албан хаагчид, за 29.3% нь бол хуваарийн хөдөлмөр эрхэлдэг. За тэгээ ажилгүй хүмүүс 24%. За үүний одоо 7.5 нь хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон. За 6.1 нь өндөр насны тэтгэвэр хүмүүс байна гэсэн тооцоо байдаг байна. За эндээс харахад бол ерөөсөө л одоо архины асуудал бол эрэгтэйчүүдийн дунд харьцангуй их байна. За мөн одоо зөвхөн ажилгүй иргэдийн дунд биш, ажилчин албан хаагчдын дунд хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн дунд бас багагүй хувь нь арх хэрэгэлдэг байна гэсэн тооцоо харагдаж байна. За ер нь бол архин донтох эмгээг эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс бол яг энэ тооцоогоор бол 13 дахин их. За гэр бүл салдсан гэр бүлтэй хүнээсээ 3 дахин их өртдөг байна гэсэн юм тооцоо бол гарч байна. За энд та бүхэнд бол энэ сүүлийн 12 сарын хугацаанд арх савтруулалтанд хэрэгсэн хүн ам хувиар бол харагдав одоо харуулсан тооцоо байна. За 2005 онд хийсэн судалгаа 2009, 13, 19 онд харагдаж байна. За энд бол харьцангуй бол одоо нөгөө бага зэрэг бууралттай байгаа боловч ерөөсөө энэ нь бол нөгөө статистик ач холбогдолтой одоо бууралт бол харагдахгүй байгаа нь харагдаж байна. За 2005 оныг 19 онтой харьцуулахад нийт одоо арх савтруулалтанд хэрэглэсэн хүн ам эмэгтэй эрэгтэй нь бол харьцангуй тийм айхтар бол бууралт бол одоогоор харагдахгүй байгаа.
За мөн одоо та бүхэнд энэ дараагийн энэ дэлгэцэн дээр бол юг харуулж байна? Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны тайлан харуулж байна. За энд бол юг харуулж байна гэхээр ерөөсөө сэтгц идэгт эм бодисын шалтгаан сэтгцэн эмгэг өвчлөл за оншийн бүлгээр харуулж байна. За 2017 оноос 2021 оны ерөнхий байдлыг харуулж байна. За өөрөөр хэлбэл архин дондох эмгэг бол энэ цэнхэр багнаар эхний одоо график дээр харагдаж байна. За энэ өвчлөл бол ер нь одоо ерөөсөө тэр нэг айхтар одоо далайцтай бууралт бол байхгүй. За 21 онд огцом одоо бууралттай байгаа нь одоо нөгөө ковидтай холбоотой байж болох юм гэсэн бид нар тайлбар өгч байгаа. За сэтгц эм бодисын шалтгаан сэтгцийн болон зан үлийн эмгэг 17-аас 21 оныг та бүхэн бас энд харж болно. За энд бол энэ цэнхэр баган дээр бол дандаа эрэгтэйчүүд байгаа. Тэгэхээр эрэгтэй хүмүүс бас л энэ одоо эм бодисын шалтгаан сэтгцийн төрөх болон төрхөлийн эмгээр хөлтөнд имжлүүлсэн байдал нь эмэгтэйчүүдээс илүүтэй. За жил үрэх тусам бол энэ тав боловсол одоо их байна гэдэг нь харагдаж байгаа. Хэдийгээр одоо энэ баг зэргийн бууралт байгаа боловч энэ бас нөгөө ковид холбоотойгоор одоо бууралт харагдчихэж болно. Тэгэхээр ерөнхийдөө та бүхэн 17, 18, 19 оны тоонуудыг харахад бол доктортой одоо эксэлттэй харагдаж байгаа гэж тайлбарлаж байна. За мөн одоо энд одоо сэтгц идэгт эм бодисын шалтгаалт амбулатороор үйлчлүүлсэн байдал, хэвтэ эмчлүүлсэн байдал мөн л одоо энэ дээр эрэгтэйчүүд илүүтэй. За мөн архин дондох эмгээр хэвтэн эмчлүүлэгчд дээр бол энэ одоо тэр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг бол илүүтэй. За хэдий одоо 6 онд бол одоо 34 эмэгтэй хүн одоо архин дондох эмгээр хэвтэн эмчлүүлж байсан бол за та бүхэн одоо ингээд цаашаалаад харах юм бол жил ирэх тусам эмэгтэйчүүдэд архин дондох эмгээр одоо хэвтэн эмчлүүлж байгаа тоо баримтвал жилээс жил нэмэгдээд одоо 2021 онд гэхэд 34 байсан бол 196 гэж нэмэгдсэн байна. Огцом бол нэмэгдэлт харагдаж байна. За ер нь бол яг одоо манай улсад болон дэлхийд дахинд хүн амын дунд байгаа яг ямар эмгэгүүд нь илүүтэй одоо сэтгцэн эмгэгүүд одоо илүүтэй тохиолж байна гэдэг одоо бид нарт бас нэг асуулт гарч байгаа. За ер нь бол сэтгцэн болон төрхүүлийн эмгэг бол нийт бол 480 гаруй буй сэтгцэн эмгэг бол одоо бүртгэлтэй одоо бид нарт онш байдаг гэж хэлж болно. За эдгээр эмгэгүүд юм бол одоо 80-аас хувь нь бол 80 гаруй хувь нь бол стрессийн шалтгаанд бол сэтгцэн эмгэгүүд байдаг гэж одоо үздэг. За энэ стрессийн шалтгаанд буюу энэ гадаад хүчин зүйлийн шалтгаанд энэ одоо сэтгцэн эмгэгүүд бол мэдээж хүн амын донд нэлээдгүй ихийг эзэлдэг гэж ойлгож байна. За ер нь бол эрүүл мэндийн анхан шатны хүрээнд бол зохинлон татгалдах ямар эмгэгүүд юу илүүтэй хүн амын донд байдгийг одоо энэ судлаач үүссэн нарын судалгаагаар бол энэ сэтгэл готрох, сэтгэл түгших, архины дондох эмгэг, за нойрны хямралууд, зархаг ядаргаа энэ тайлбарлаж боломгүй биеийн завир шаналгаа гэсэн эдгээр одоо 6 эмгэг бол анхан шатны тусан жүжиглэлийн хүрээнд бол илүүтэй тохиолддог гэж тооцоолсон байдаг. За манай улсад бол яг хийгдсэн одоо 2019 онд хийгдсэн одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар бол та бүхэн эндээс бол харж байна. За үүн дээр бол одоо хамгийн анхаарал татгууц юм бол сэтгэл түгших эмгэг бол 18.5%. За мөн одоо та бүхэн харахыг яг одоо нойрны эмгэгүүд 17.1%. За биеийн одоо буюу тайлбарлаж боломгүй биеийн завир шалгаа бол 11.7%. За сэтгэл готрох эмгэг 6%. За архин дондох эмгэг бол 6.2% гэдэг ийм тооцоотой байна. За үүнээс харахад бол одоо яг энэ 84-өөс 92 онд хийгдсэн одоо судалгаанаас одоо харахад бол судалгаатай бид нар энэ үр дүн харьцуулж үзэхэд стрессийн шалтгаанд одоо сэтгцэн эмгэг өөр 10 дахин ихссэн. За архин дондох эмгэг бол бүр ингээд одоо энэ 19 оны тооцоо маань одоо 92 онтой харьцуулахад 40 дахин ихссэн гэсэн ийм тооцоо гарч байна. За үүнээс харахад бол энэ сэтгцэн эмгэг бол ерөөсөө манай улсад бол бүр огцом одоо ихссэн дүр зураглал бол харагдаж байгаа нь сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бид нар одоо хүн амд хүртээмжтэй үзүүлэх бүр нэн одоо шаардлага бол эндээс харагдаж байгаа юм аа. Тэгэхээр сэтгцэн эмгэг болцсон хойно эмчлэх одоо эдгэх биш. Энэ нь одоо дэлхийн одоо тооцоогоор бол өртөг зардал ихтэй тусламж үйлчилгээ байгаа учраас энийг эрт илрүүлж одоо онцлох ялангуяа тэр нэгж цэгүүд одоо ялангуяа тэр өрх сум одоо багийн түвшинд энийг эрт илрүүлж онцлох за тэгээд тусламж үйлчилгээ үзүүлэх нь одоо нэг тэргүүний арга хэмжээ гэж үзэж байна. За тиймээс одоо та бүхэндээ
одоо юуг ярих гэж байна гэхээр бид нар эдгээр эмгүүдийн талаар товч одоо танилцуулга яваад за үүний дараа бид нар юу вэ гэхээр та нарт үндсэн одоо илрүүлгийн аргыг яаж одоо ашиглах вэ? Энэ одоо асуумжийг одоо яаж одоо ашиглах вэ? За үүний дараа та бүхэн хэрхэн одоо энэ илрүүлсэн одоо энэ сэтгэл сэтгцэн эмгүүдэд ямар зөвлөгөө зөвлөмж тусламж үзүүлэх вэ гэсэн чиглэлээр одоо өнөөдрийн хичээл бэлтгэгдсэн байна. За тэгэхээр хамгийн ихэнд одоо бид нар энэ 6 эмгийн талаар үзэж байна гэсэн үг байна. Тэгэхээр энэ 6 эмгийн 1-р эмгэг нь бол сэтгэл түгших эмгийн талаар орох гэж байна. За энэ бол болохоор F4 буюу стрессийн шалтгаан сэтгцэн эмгэг гэдэг энэ бүлэгт бол ангилагддаг. За дотроо бол сэтгэл түгших эмгэг бол маш олон сэтгцэн эмгэг сэтгэл түгших хэлбэрүүдтэй. За зөвхөн одоо сэтгэл түгшилт гэдэг бол эмгэг гэдэг бол зөвхөн нэг одоо нэрийн дор одоо 4-6 одоо сэтгцэн эмгэг нийлжээж энэ сэтгэл түгших эмгэгийг бол бүрдүүлдэг байгаа. За ер нь бол англиар бол юу гэж үздэг вэ? Anxiety disorder гэж тодорхойлдог. За anxiety гэдэг нь бол ерөөсөө сэтгэл түгших айц хөрмээр одоо амь насан зансгийлсэн нөхцөл байдал бие махбодын болон сэтгэл зүйн талаас үзүүлж буй. Одоо уул нь бол энгийн хариу урвал. За энэ хариу урвал бол одоо хүн болгонд байдаг стрессийн хэмээн хариу урвал байгаамаа. За гэхдээ юу вэ гэхээр одоо эмгэг гэдэг нь ямар утгаар нь хэлж байна гэхээр одоо тодорхой ямар нэгэн шалтгаан байхгүй зөвлөлд таны одоо сэтгэл санаа өөрөөр хэлбэл таны одоо сэтгэл түгшилд олонтой тохиолдоод за одоо өдөр тутмын хийдэг үйл ажиллагаа амьдралын чинь одоо хэм маяг одоо нөлөөлөд авах юм бол үүнийг одоо бид нар сэтгэл түгших эмгэг гэж үздэг байна. Тэгэхээр одоо тэр өдөр тутмын үйл ажиллагаа гэж яг юу хэлээд байна гэдэг тал дээр ярихад одоо ажил хийх, за гэр бүлтэй байхад одоо гэр бүлтэйгээ одоо харилцах, за гэр бүлийн гишүүдтэй харилцах, за эхнэр нөхрийн үүрэг, за эцэг эхийн үүргээ гүйцэтгэж чадахгүй одоо айж түгшээд байгаа ийм байдлыг бол сэтгэл түгших эмгэг гэдэг. За энэ нь бол нөгөө хүн амын тунд бас л зовлон тохиолдог эмгэг. За гол хүчин зүйл нь юу вэ? Яг энэ сэтгэл түгшилтэнд одоо юу нөлөөлөд байдаг юм бэ гэдгийг та нарт харуулж байна. За нөгөө та бүхэнд анханасаа би энэ эмгэгийг стрессийн шалтгаантай сэтгцэн эмгэг гэж хэлсэн. За энд бол одоо юу вэ гэхээр бусдаас одоо харилцаа таслах, за шийдвэрлэхэд хэцүү одоо маргаан, за ойр татны хин нэгэн хүнээр навс барах юм алдах, за ажлаас одоо халагдах, за нойр дутагдах, тий ажлын одоо дарамтууд, за эдийн засгийн ямар нэгэн одоо асуудлууд, за биеийн болон бэлгийн одоо хүчирхийлэл зэрэг нь бол одоо нэлээд чухал байр суурийг эзэлдэг байна. За үүнээс гадна бол одоо юу гэдэг вэ гэхээр бие махбодын бас одоо олон өвчин эмгэг байдлууд, за мөн одоо нөхцлүүд бол одоо энэ сэтгэл түгших эмгэгийг үүсгдэг болохыг бол судлаачид бол тогтоочод байгаа. За тухайлбал одоо биеийн одоо өвчнүүд, хүч өвчнүүд бол одоо сэтгэл түгшилтэнд нөлөөлж байгаа. Тухайлбал одоо энэ дээр бол ярихад бол одоо нөгөө янз бүрийн харшлын эмгэгүүд, за мөн одоо бие махбодын одоо хүнд сэтгцэн хүнд одоо бие махбодын өвчнүүд, за мөн одоо үүн дээр нэмээд одоо хавдар гэх мэт өвчнүүд бол одоо сэтгэл түгших эмгэгийг үүсгдэг болохыг одоо тогтоосон байгаа. За мөн одоо дотоод шүүрлийн булчирхайн одоо эмгэгүүд, за одоо ялангуяа чихрийн шижин өвчин, за үүнтэй холбоотой бас нэг бамбай булчирхайн эмгэгүүд бол сэтгэл түгших эмгэгтэй холбоотой гэж үздэг. За бие махбодын өөр бас одоо кондишн одоо нөхцөл байдлууд дээр юу вэ гэхээр бас одоо энэ архитрүүлэн хэрэглэх ахин дондох эмгэг чи өөрөө бас сэтгэл түгшилтийг одоо үүсгдэг болохыг тогтоосон байдаг. За үүнээс мөн одоо цаашлах юм бол одоо гэр бүлийн хүчирхийлэл бол нэлээд томоохон байр суурийг эзэлж идэг. За мөн одоо сэтгэл түгшилтийг бас зарим одоо энэ бодисууд ялангуяа одоо масуулах юм бодисууд бас нөлөөтэй гэдгийг бол эрдэмтэд бас тогтоосон байдаг. Тэгэхээр сэтгэл түгшилтэнд бол одоо сэтгэл зүйн болон одоо биеийн талаас бол маш олон хүчин зүйлүүд бол нөлөөсний улмаас одоо сэтгэл түгших эмгэг бол үүсдэг байна. За сэтгэл түгшилт гэдэг чинь тэгэхээр одоо нэг стрессийн шалтгаантай, айхааргүй юмд айдгийн байна, сэтгэл нь зовнодгийн байна, санаа нь одоо түгшдэг юм, санаа нь зовноод сэтгэл нь түгшдэг юм байна. За тэгээд
одоо тэр нь одоо өдөр тутмын үйл ажиллагаанд одоо нөлөөлдөг юм сэтгцэн эмгэг байх нь да. Тэгэхээр яг ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ? Яг бие махбодод юу илрээд идэг юм бэ гэдэг талаас орох гэж байна. За тэгэхээр юу вэ гэхээр нөгөө сэтгэл түгшилтийн одоо ерөнхий одоо шинжт болохоор сэтгэл зүйн талаас болохоор сэтгэл түгших, санаа зовних, сандрах гэдэг шинж тэмдгүүд бол илүүтэй ажиглагддаг. За энэ шинж тэмдгүүд нь болохоор юу вэ гэхээр биеийн одоо шинж тэмдгүүдтэй маш уялдаатай байдаг. За энэ нь юу вэ гэхээр ер нь нөгөө айдас одоо хүрэх юм уу одоо нөгөө стрессийн одоо хариу урвал өөрөөр хэлбэл бие махбодод стрессийн даавар ялгарсантай холбоотой одоо ургал мэдрэлийн тогтолцооны симпатик, парасимпатикийн тогтолцооны одоо нөгөө тогтолцоо бол хямраад за симпатикийн тонус хитрхи их доминант болоод за парасимпатик тонус бол одоо нөгөө идэвхжил бол харьцангуй одоо багасчдаг. За үүнтэй холбоотой юу хүсэж байна гэхээр нөгөө стресст орсон одоо үедээ та бүхэн өөрсдөө мэддэг бол одоо би чинь салгаман чичрэнтэй зүрх дэлсэн амьсгал одоо богиносон ойртон тэгээд дотор харанхуулна толгой иргэнтэй булчин байдгаараа ингээд чангарцсан үүнтэй холбоотой одоо бүх арга ёсны булчингууд чангаад хотоод гиз хүртэл өвдөх ийм завир одоо бий болдог гэсэн байна. Тэгэхээр биеийн талаас гарч байгаа энэ симпатикийн хөвөрлийн одоо шинж тэмдэг. За үүнтэй нийлээд бол одоо сэтгэл төвшиг, айх, сандрах, санаа зовних гэсэн энэ шинжүүд хавсран илрээд за галзуурч энэ байдлаасаа болоод галзуурч гэдэг айцсууд хавсаатай илэрдэг гэсэн үг байна. За тэгэхээр юу вэ гэхээр ерөөсөө сэтгэл төвшөлт бол одоо байн тэр юмд санаа зовно. Одоо байн одоо сэтгэлэн төвшин. За ингээд одоо энэ байдал нь одоо биеийн завируудтай хавсаадаад за тэгээ хамгийн сүүлд нь тэр хүн өөрийгөө юу гэж бодох вэ гэхээр хүчгүй гэдэг юм. Одоо хяналтаа алдчихгүй гэдэг энэ айцт бол ордог байх нэ гэж ойлгож байна. За сэтгэл төвшөлтийг би түрүүн хэлсэн тийм маш олон хэлбэрүүдтэй байдаг. Сэтгэл төвших эмгэг гэдэг нь бол ерөнхий нэрэн доор 4-6 сэтгцийн одоо эмгэгүүд хавсарсан байдаг. За хамгийн ихний одоо хэлбэр нь юу вэ гэхээр ерөнхий одоо түгээмэл сэтгэл төвших хэлбэр гэж байдаг. За хамгийн энэ одоо түгээмэл сэтгэл төвших эмгэгийн гол үндсэн одоо шинж нь юу гэдэг вэ? Ямар нэгэн юмд л маш их санаа зовдог ийм хүмүүс ордог. За тэгэхээр нөгөө энгийн санаа зовнил одоо эмгэг санаа зовнил одоо хоёр маань юугаар ялгаатай вэ гэдэг тал дээр илүүтэй анхаарлаа төвлөрүүлье. Энгийн санаа зовнил одоо хэвийн одоо санаа зовнил гэдэгт юу орж байна гэхээр одоо нөгөө жишээ нь одоо бидний амьдрал дээр бол одоо за ээж маань одоо нэг оройтод одоо ээж хүн байлаа гэхэд одоо нөгөө хүүхэд нь оройтод ирэхэд одоо оройтой одоо ирэхгүй байх үед одоо нөгөө санаа зовдөг шүү дээ. За одоо хүү маань одоо амьд байгаа болов уцаа яагаад авахгүй байна те. Ингэж яваад уцаа алдсан болов. Булгайд юм алдсан болов. Ингэж яваад хүн амьтантай зодтолцсон болов. Одоо амьд байгаа болов гэд маш их санаа зовдөг. Энэ санаа зовных одоо энгийн хариу бол толгой, нүдэн, зүрхэн дээсэн байн одоо босож одоо шалган те гэх мэт үйлдэлээр илэрж байгаа нь хэвийн хариу. Өөрөөр хэлбэл одоо хүн ороод ирэхэд нөгөө ээжийн сэтгэл түгшилт яасан намдцсан. Ээж одоо сэтгэл түгшгээ болцсон. За энэ шинжээр илэрж байгааг нь болохоор энгийн сэтгэл түгшилтийн хариу урвал гэж санаа зовнил одоо түгээмэл сэтгэлийн түгшилтийн санаа зовнил хариу урвал гэж хэлж байна. За харин ямар тохиолдолд энийг түгээмэл сэтгэл түгших эмгэг гэж үзэх вэ гэхээр өөрөөр хэлбэл ямар нэгэн одоо тэр шалтгаан одоо байхгүй байж болно, байж болно. Гэхдээ энэ одоо зүйл нь одоо хиний арилсан ч гэсэн одоо тэр шалтгаан нь арилсан ч гэсэн тэр түгшилт байсаар байх болно. Ямар нэгэн юмд байнга санаа зовно. Тэгээд одоо тэр санаа зовнил нь өдөр тутмынх нь одоо тэр ажиллаа хийх одоо коллег найз нөхөд одоо хамт олонтойгоо одоо байх. За тэгээ өдөр тутмын үйл ажиллагаа хэмээн явуулах. Ялангуяа гэр бүлийн орчинд одоо уур бухимдалтай болох. За нөгөө эхнэр нөхөр одоо эцэг их байх үйл ажиллагаа. Нөгөө хүүхдийнхаа гэрийн даалгаврыг хийх, эцэг их одоо байх хоол ундын хийх ч гэдэг юм уу те. Тэр үйл ажиллагаанд алдагдал ороод ирж байгаа үед үүнийг бид нар сэтгэл түгших эмгэг гэж үзэж байгаа юм аа. За тэгэхээр түгээмэл сэтгэл түгших эмгэгийн гол үндсэн одоо шинж тэмдэг нь санаа зовнил гэдэг юм бол маш их аялдаг гэсэн үг байна.
За хоёрт нь болохоор бид нар сандрах буюу паник disorder гэж байдаг. За энэ хэлбэр нь бол юу вэ гэхээр ерөнхийдөө бол юу вэ гэхээр нөгөө сэтгэл түгшлийн завир нь илүү нөгөө биеийн завир нь илүү эмнэлзүүд бол доминант ажиглагддаг. За гинэт одоо энэ сандралын байдал нь хүчтэй биеийн одоо завируудаар илэрнэ. Тухайлбал зүрх хүчтэй дэлснэ, толгой хүчтэй эргэн тэгээд одоо зүрх одоо амьсгал өнгөц олно, амьсгал тавьчтна, дээшээ одоо яадгийн одоо амьсгалын зам руу одоо хоолоо бачуурж байгаа юм шиг мэдрэмж гинт өгнө. За ингээд зарим хүн бол одоо яадаг вэ гэхээр ухаан алдаж баг унах гэж байгаа гэсэн ийм мэдрэмж авдаг. За үүнийг бол одоо бид нар бол сандрахын дайралт буюу паник атак гэж хэлдэг. За энэ бол ерөөсөө л гинэт одоо ийм хүчтэй одоо биеийн одоо завирууд нөгөө нэг симпатикийн тонусын хүчтэй одоо доминант шинж тэмдгүүд ажиглагддаг гэсэн үг байна. За тэгэхээр сандрах дайралт бол одоо бас энэ сандрах эмгэг бол харьцангуй одоо их тохиолддог гэсэн одоо хүн амын дунд байдаг энэ хэлбэр нь. За мэдээж одоо бусад одоо энэ бусад одоо сэтгэл түгшилтийн хэлбэрүүдийн хэлбэртэйгээ хавсарсан байдлаар тохиолдох нь бол эмэлцүүд илүүтэй харагддаг. За гурав дахь одоо хэлбэр нь бол нийгмийн айдас гэдэг хэлбэр байдаг. Social phobia гэж ярьдаг. За энэ сэтгэл түгшилтийн энэ хэлбэр нь бол юу вэ гэхээр одоо хэвийн одоо бас хариуруулаар бол бас илэрч болно. За тухайлбал одоо бид нар чинь нөгөө бусдын өмнө ярих, бусдын өмнө одоо ихтгэл тавих бусдын өмнө одоо асуудах, за ямар нэгэн байдлаар хамт хоол идэх, анхаарлын төвд орох гэхээр л одоо айдас төрөөд зүрх чичрээд хоолоо одоо чичрээд нүүр хацар улаагаад тэгээд амьсгал одоо ойрхон болоод тэгээд нөгөө ярих гэсэн юм ярьж чадахгүй тий анхаарлаа төвлөрүүлж чадахгүй энэ байдалд орохыг бол нийгмийн айдас гэж байгаа. За тэгээд нийгмийн айдасд бол одоо юу байна? Одоо нийгмийн айдас нь болохоор за энэ нөө юу мэн гацчлаа бас. За нийгмийн айдас нь болохоор бас одоо хэвийн одоо байж болно гэд хэлсэн. За ингээд энэ юу вэ гэхээр юугаараа хэвийн гэдгийг яриад байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл та айдас үүсгэн нөхцөл байдалтайгаа одоо энэ одоо олонний өмнө одоо айдаг байсан бол одоо та тэр ихтгэлээ тавиад олон удаа энд гарсаар байгаад таны энэ байдал хэвийн болцсон. Та одоо хүмүүсийн өмнө ярахтаа айхаа болцсон. Хүмүүсийн анхаарлын төвд орохоос айж одоо зүрхчин дэлсгээ болсон. Энэ байдлыг бол хэвийн гэж хэлж болно. Энэ өмнө нь бол хариуруулал хэлбэрээр тэгээд одоо олон удаа нөхцөл байдалд орсон бол та энэ байдал чинь тассан бол хэвийн. Гэтэл одоо энэ айдсын байдал ч юусоо арилахгүй одоо өөрөөр хэлбэл байнга та зайлсхийдэг энэ нөхцөл байдалд орохоос зайлсхийдэг зүхтаадаг. За тэгээд ингээд энээсээ болоод ажил сургуулаа тасалдаг. Одоо яг ийм нөхцөл байдалд орохоор одоо хизээч одоо тэр нөгөө ажилдаа ирдэггүй ч гэдэг юм сургууль хичээл номондоо ирдэггүй. За үүгээр зогсохгүй та юу вэ гэхээр өдөр тутмын нөгөө хийгддэг үйл ажиллагаанд чинь алдагдал усаа зүрхчин дээлсээд амьсгал чинь одоо богиносоод тий. За тэгээд одоо тайван бус байдалтай сэтгэл санаа чинь докторгүй байгаад байх юм бол бид нэг нийгмийн айдас гэдэг оншиг тавьдаг гэсэн үг байна. За тэгэхээр энэ нийгмийн айдсын одоо үндсэн гол одоо шинжин л ерөөсөө л одоо энэ бусдын өмнө ярих, анхаарлын төвд байх, бусдын өмнө идэх, бусдын өмнө бичих, олон нийтийн газруудаар явах энэ төр үед одоо зүрх судасны талаас өөрчлөлт гаргах, амьсгал бачуурах, за тэгээд толгой ирэх, дотор муухаарах, хотоод гэж сүвдэх гэсэн ийм завираар илэрж байгааг нь бид нийгмийн айдас гэдэг байна. За дараагийн дөрөв дэх хэлбэр бол талбайн айдас гэж байдаг. За энэ бол ямар одоо бас энэ их одоо хүн амын дунд илүүтэй бас тохиолддог хэлбэр нь. За энэ бол юу вэ гэхээр орон зай талбай гудамж одоо өөрт нь ямар санагддаг вэ гэхээр төгжигдсэн одоо битүүмжилсэн битүү агааргүй юм шиг санагдах энэ мэдрэмжийг бол талбай айдас гэдэг байгаа. За ялангуяа давчуу юм өрөө тасалгаа эсвэл нарийнхан харанхуй түнэлээр одоо явах үед одоо нөгөө одоо тэр мэдрэмж үүснэ гэсэн өөр хэлбэл тэрнээс тэр одоо гудамж талбай битүү өрөөнд байж чадахгүй амьсгал одоо бөхчмдөд цээж одоо эвгүй оргиод за тэгээ зүрх дэлсэх байдаг юм уу толгой орхих байдаг юм уу те биеийн завирууд илүүтэй илэрч байгаа энэ нөхцөл байдлыг болохоор талбай айдас гэдэг байна. За тэгээ талбай айдас бол мөн л одоо бас л энэ сэтгэл түгшилтийн
хэлбэр байх нь. Тэгэхээр эдгээр одоо дөрвөн хэлбэр бол хүн амын донд илүүтэй ялангуяа одоо хүн амын донд энэ одоо хэлбэрүүд нь одоо илүүтэй тохиолддог энэ дөрвөн хэлбэрийг та бүхэнд үзүүлж байна. За ерөөсөө энд бол насанд хүрэгчдийн донд эдгээр одоо дөрвөн хэлбэр нь бол илүүтэй тохиолддог. За харин хүүхэд наснд бол айдсын одоо хэлбэрүүд нь одоо өвөрмөц айдсууд илүүтэй тохиолддог байх нэ. Тэгэхээр үдээс хойш та бүхэн Баярмаа одоо даргын одоо нөгөө хүүхэд насны зовлон тохиолдох сэтгцийн эмгүүдийн талаар тавих хэлтгэл дээр тэр айдсын эмгүүдийн талаар сонсох болно гэж бодож байна. Тэгэхээр би та бүхэнд энэ стрессийн шалтгаантай одоо энэ сэтгэл түгших эмгэг бол эмчлэгдэнэ. Өөрөөр хэлбэл энэ түгших эмгэг бол эмчлэгддэг бүрэн одоо идэгрэх боломжтой шүү гэж хэлмээр байна. За ер нь бол яг энэ эмгээр өвсөн хүмүүс болон одоо энүүгээр зориулж чаналж байгаа хүмүүс өөрийгөө бол айгүй тийм сул дорой залхуу би ерөөсөө арчаагүй хүн гэж үнэлээд байдаг. Тэгэхээр энийг бас энэ мэдээллийг та нар бас одоо тэр хүнд бас зүгээр ойлгох хэрэгтэй. Энэ эмгэг бол эмчлэгдэн, идэгэрнэ, стресс одоо тэр нөхцөл хүчин зүйл шалтгааныг арилгаад өгөх юм бол энэ байдал бол дээрдэн. За үүнээс гадна энэний эсрэг одоо маш олон янз бүрийн одоо сэтгэл засал болон энийн одоо эмчилгээнүүд байдаг. Эдгээр эмчилгээнүүдийг одоо тасралтгүй тууштай хийгээд авах юм бол энэ өвчин бол эмчлэгдэнэ. За сэтгэл түгшилт бол ямар нэгэн ухаан санаагаа алдсан гэсэн одоо үг биш шүү. Хүмүүс бол энийг юу гэж ойлгодог вэ? Ухаан санаагаа алдаад, хяналтаа алдаад, галзуурах гэдэг, өөх гэдэг гэж бодоод байдаг. За тийм юм бол байхгүй. Энэ эмгэг бол одоо сэтгэл түгших эмгэг. Энэ одоо шинж тэмдгүүд бол одоо сэтгэл түгшилтийн үед гардаг, илэрдэг завирууд. Энэ тийм учраас энэ эмгэг бол эмчлэгдэнэ гэдгийг та бүхэн ойлгоорой. За мэдээж энэ ганц одоо сэтгэл түгшилттэй хүнд одоо байгууллага дотор, хамт олон дотор, гэр бүл дотор байгаад хахад ямар их төвөгтэй гэдэг нь та бүхэн эндээс ойлгож байна. Нэг хүн байн одоо биеийн зөвөр яриа сэтгэл санаа тавгүй байгаа, докторгүй байгаа, анхаарал нь төвлөрч чадахгүй. Тэгээд одоо янз бүрийн одоо зөвөрүүдийг хэлээд байхад бол одоо хамт олон болно гэр бүлийн хүрээнд бол тийм амаргүй байх учраас энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш. Үүнийг бол эмчлүүлж идэх зайлшгүй тусламж үйлчилгээнд хамруулах шаардлагатай гэдгийг ойлгох хэрэгтэй. За мөн одоо хэрүү одоо энэ байдал нь одоо хүнд хэлбэрийн өдөр тутмын үйл ажиллагаа хийж чадахгүй одоо энгийн одоо жижиг үйлдэлүүдийг хийж чадахгүй айгаад түгшээд гэр орноосоо гарч чадахгүй ажилдаа явж чадахгүй ийм байгаа байдалтай байх юм бол үүний хүнд хэлбэрийн сэтгэл түгшилт байна гэж үзээд одоо шаардлагатай тохиолдолд бид нар эмийн эмчилгээ хийдэг юм байнамаа. Тэгэхээр сэтгэл түгшилтийг бол эмчилж болно. Энэ өвчин бол бүрэн гүйцэд эдгэрнэ гэж та нар ойлгож байна. За ингээд бид нар сэтгэл түгшилтийн талаар одоо ерөнхийдөө ойлголттой боллоо. За тэгэхээр та нарт маань одоо энэтэй холбоотой энэ эхний одоо энэ слайдуудтай холбоотой эхний энэ презентацнуудтай холбоотой надаас асуух одоо зүйл байна уу? За сэтгэл түгших эмгэгийн талаар бол ерөнхийдөө орцсон гэсэн үг байна. За ер нь бол хамгийн одоо үндсэн гол одоо энэ критерий шинж тэмдгүүдийг танд харуулж байна. Таны одоо сэтгэл байн түгшин за ер нь тодорхой нөхцөл байдлаас шалтгаалгүйгээр айдас төрнө. За айдас төрүүлсэн нөхцөл байдлаасаа болохоор одоо тэр зайлс хийж эхлэх юм байна тий. За тэгээд энэ байдлын айдас маань одоо гэр бүл нийгмийн амьдрал ажилттай нь бол нөлөөлж эхэлдэг байна. За тэгээд та бүхэнд одоо энэтэй холбоотой асуулт байна уу? Одоо ойлгохгүй зүйл байвал одоо байна. Сэтгэл түгшилтийг F-дээр уншилтны юу яаж байгаа вэ? F44 дээр онцлогдож байгаа шүү. Тий. Сэтгэл түгшилтийг бид нар юу гэж үзэж байгаа вэ гэхээр 40-оос одоо 44 лөө бид нар онцлно. За тэгээд ерөнхийдөө болохоор та 40 гэх юм бол айдсын эмгэг, 41 гэхээр сэтгэл түгших бусад эмгэг. За тэгээд 42 гэвэл албадмал уйлэгт бодол албадмал үйлдэлийн эмгэг, 43 бол тасан зохицмын эмгэг гэдэг ингэж ангилагдаж байгаа. Сайн байна уу агшаа? Энэ хөдөө орон нутгуудаар ирж одоо сургалт хийх боломж юу гэдэг юм бол?
Мэдээж боломжтой аль аймаг вэ? Говьалтай аймаг. Говьалтай аймаг саяхан бид нар сонголт хийгээд ирсэн шүү дээ. Яг энэ Манай одоо тэр нэг юу яаж юм л да багшаа. Яг нөгөө хамрах хүрээ нэг жаахан яг эмнэлгийнхэн даалд таарч чад байна л да. Би одоо жишээлбэл сургуульд ажил тий. Удахгүй говьалтад одоо манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс судалгааны багийнхан очиж судалгаа хийх гэж байгаа. За энэ манай аймаг бол жаахан тийм толгомцсон асуудал ихтэй. Ялангуяа ер нь жаахан тийм анхаарлын төвд оруулж ажилламаар юм шиг надад ер нь зүгээр л хувь хүний хувьд санагдтыг. Саяхан гэтэл жаахан тийм хэцүү хэрэг энтер гараад ер нь манай аймагт ер нь тэр нэг сэтгэл зүйн тусламж үзүүлэх тийм юуны багаараа ирж нэг тийм сургалт энтер хамрах үрээ өргөнтэй явагдвал болно бидэрт их хэрэгтэй байх юм. Сая бол одоо Говьалтай аймаг дээр за одоо энэ 3 сард бол одоо Баярмаа дараа бид хоёр одоо нийт одоо танах чи хэдэн сумтай байлаа би одоо тэрийг маш санахгүй байна. 60 хүнд одоо эрүүл мэндийн ажилтан, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан гэдэг эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа одоо хүмүүст 60 хүнд оролцогчдод бол дэлхийн нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн төслөөр одоо энэ анхан шатны тусламж үйлчилгээ, сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг чиглэлээр бол 3 өдрийн сургалт бол хийчихэд ирсэн байгаа. За одоо харин Говьалтай аймагт одоо энэ 4 сарын сүүлээр болохоор судалгааны ажил хийх гээд очих байгаа. Бас дахиад тэгээ энэ үеэр бол харин сургуулиудын одоо нөгөө нийгмийн ажилтан, сэтгэл зүйч эднэрт бол бас давхар сургалт хийж болох байхаа. Тэгэхээр та бас эргэж холбогдоорой гэж хэлмээр байна. За баярлалаа багшаа. За одоо өөр энэ хичээлтэй холбоотой асуулт байна уу? Аха. За багшаа байхгүй юм шиг байна. Цаашаа асууж болох уу? За. Саяны сэтгэл түвших эмгэгийг яг өрх сумын эмчнэр хамгийн энгийн байдлаар илрүүлэх тийм асуумж ч юм уу юм байдаг болов? Аха. За яг зөв. Энэ одоо илрүүлэх асуумж, энгийн илрүүлэх асуумжийг одоо энэ хичээлээр та нарт орох гээд юу ч гэсэн эхлээд энэ эмгэгүүдийнхаа талаар нөгөө нийт одоо ерөнхий ойлголтыг өгөөд дараа нь та нарт одоо энэ SQR гэдэг энэ сорилыг та нарт танилцуулах гээд энэ өмнө нь энэ одоо хичээл яваад байгаа шүү. Тэгэхээр та бүхэнд юу өгөх гээд байна гэхээр энэ зонхлон тохиолдог одоо сэтгцэн эмгүүдийн талаарх та нар эхлээд бас мэдлэгтэй ойлголттой болчоод за тэгээд одоо тэр илрүүлэл рүү орвол илүү их ойлгомжтой болох байхаа гэж би бодоод энэ илтгэл одоо энэ презентацийн бол илүү чиглэгдэж байна гэсэн үг байна. За ингээ ойлгосон. Өөр асуулт байхгүй бол цаашаа үргэлжлэх үү? Тэгээ багшаа би микрофоныг хаацсан байна. За ингээд хүлээж аваа энэ чинь хэд хүртэл явах вүлээ одоо хэд хүртэл яваа завсрална гэж байх вэ? Завсрал нь 12 цаг хүртэл яваа. 12-аас 1 хооронд завсрал. Ингээ 12 хүртэл явах юм биш үү те? За ингээд дараагийн одоо 2 дахь одоо түгээмэл тохиолддог сэтгцэн эмгийн талаар оръё. За энэ нь бол F3 буюу бүлэгт хамаардаг сэтгэл готрах эмгийн талаар бид нар одоо авах гэж байна. За энэ эмгэг бол ерөөсөө хүн амын дунд маш их тохиолдог. За хурдцтай өндөр хөгжилтэй орнуудад ба одоо хөгжиж буй орнуудад энэ готрох эмгэг бол бүр нэлээдгүй их байгаа гэдгийг одоо судлаачид нар тогтооцсон байдаг. За ялангуяа одоо энэ хөдөлмөрийн чадвар алдалт үүсгдэг, нас баралтын одоо шалтгаан үүсгдэг одоо зүрх судасны эмгэгийн эмгэг бол одоогоор бол 2 дугаар байранд одоо явдаг бол одоо энэ сэтгэл готрох эмгэг бол удахгүй одоо 2020 онд энэ эмгэг бол 2-т орно гэсэн бүр одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоо байдаг юм байна. Тэгэхээр готрох эмгэг бол ерөөсөө маш одоо
одоо чухал одоо анхаарах ёстой сэтгцийн эмгэгүүдийн нэг. За яагаад би энийг илүү онцолж хэлээд байна гэхээр энэ маань бол одоо готрох эмгэг маань хүндрэл нь амиа хорлох, амиа эвгүүтгэх байдалд хүргэдэг. За бид нар ч гэсэн манай улсад одоо амиа эвгүүтгэх байдлыг та бүхэн харсан. Монгол улсад хүртэл хүн амд одоо энэ амиа хорлтын асуудал маш өндөр байдаг. Ялангуяа эрэгтэйчүүд амиа хорлолтоор тэргүүлж байгаа энэ нөхцөл байдалд энэ готрох эмгэгийг бол бид нар онцгой анхаараарэ. Яагаад гэвэл за бусад сэтгэл одоо сэтгцэн эмгэгүүдэд батхад энэ эмгэг бол амиа хорлолтын томоохон шалтгаан болдоо гэж хэлж болно. За сэтгэл готрол бол хэмээ хариу урвал. Энэ бол одоо ерөөсөө сэтгэл зүйд одоо гардаг одоо хэмээ хариу урвал. За ер нь бол юу вэ гэхээр хүн уйтгарлан, гуниглантэй энэ бол одоо тэгж яагаад одоо ямар нэгэн юм баяртай үйл явдалд хүн баяртай хөөртөө одоо тий одоо ад жаргалтай гэсэн мэдрэмжээр солигддог ийм хариу урвал байгаа юм. За яагаад энийг одоо бид нэр эмгэг юм сэтгэл готрох эмгэг чинь одоо эмгэг гэж үзэж байна гэхээр нөгөө одоо ямар нэгэн одоо зүйлд ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр одоо энэ хүн одоо гутгарч гуниглах, уйтгарлах тэр урд авч исэн ад жаргал, баяр баясгал төрүүлж исэн зүйлээсээ таашаал авах болоод юмд ямар ч идэв сонирхолгүй болсны улмаас одоо тэр хүний өдөр тутмын үйл ажиллагаанд алдагдал гараад байгаа гэл бид нэр готрох эмгэг гэж хэлээд байгаа. Дахиад нөгөө өдөр тутмын үйл ажиллагаанд гэд яриад байна те. Энэ өдөр тутмын үйл ажиллагаа гэж юу яриад байна гэхээр ажиллаа хийх, анхаарлаа төвлөрүүлэх одоо ажлын гүйцэтгэл тэр байдалд алдагдах эсвэл одоо гэр бүл дотор болохоор гэр бүлийнхэнтэйгээ тааш тохирохгүй гэр бүлийн өдөр тутмын үйл ажиллагаанд анхаарал тавихгүй хүүхдээ асрах өөрийгөө асрах өөртөө анхаарах өөртөө үйлчлэх энэ үйл ажиллагаа чинь алдагдаад байгаа учраас үүнийг сэтгэл готрох эмгэг гэдэг байна. За ер нь бол маш олон хүчин зүйлүүд бол энэ сэтгэл готрох эмгэгийг одоо үүсгэхэд нөлөөлдөг гэж үздэг. За энэ сэтгэл зүйн талаас одоо ямар нэгэн зүйл байна гэхээр хамгийн их томоохон одоо хүчин зүйл бол ойр дотны хайртай одоо хүнээ алдах. За мөн одоо ажлаас халагдах, ажилгүйдэл одоо ядуурл энэ маань бол томоохон хүчин зүйл гэж одоо үздэг. За үүнээс гадна бол одоо дотоод хүчин зүйлүүд байдаг. Тухайлбал одоо энэ сэтгэл готрох эмгэг бол удамшил бол нэлээд одоо чухал байр суурийг эзэлдэг гэж эрдэмтэд үзээд байгаа. За ялангуяа одоо энэ сэтгэл готрох одоо аав ээж одоо хамаатан садан төрөл төрөстийн дунд энэ эмгэгээр өвдсөн. За энэ эмгээ одоо аль нэг нь одоо амиа хорлож нас барсан ийм хүмүүст бол энэ сэтгэл готрох эмгэг бол илүүтэй тохиолддог гэдгийг бол судлаач нар тогтоогоод байгаа. За үүнээс гадна та бүхэн бас мэдэх бах одоо энэ хүүхэд төрүүлэхийн процесс за хүүхэд төрүүлсний дараа бол одоо нөө төрсний дараах сэтгэл готрол гэдэг юм бол баггүй одоо эхчүүдийн дунд бол байр суурийг эзлээд байгаа. За бас одоо эмэгтэй хүний одоо нөгөө цэвэршлийн процессын дараа цэвэршилт одоо менопаусын дараа цэвэршгийн өмнөх цэвэршилт цэвэршний дараа энэ эсвэл готрлын байдал бас их ажиглагддаг байх нь. За бас одоо сүүлийн үед бол энэ улиралтай холбоотой ялангуяа энэ хаавар намрын улиралт бол энэ сэтгэл готрлын байдлын одоо хүмүүсийн дунд нэлээдгүй ажиглагддаг юм байна. Хөнгөн одоо маягаар сэтгэл готраад сэтгэл ингээд нэг уйтгарлаад гониглаад юмд итэх сонирхолгүй болдог энэ шинж тэмдэг бас улиралтай холбоотой байна гэдгийг бас судлаачид тогтоогод байна. За бас сэтгэл готрох эмгэг бол бас л нөгөө сэтгэл төвшиг эмгэгтэй одоо адилхан бие махбодын хүчин эмгэгүүд бас нэлээдгүй байр суурийг эзэлдэг. За ялангуяа одоо нөгөө халдварт өвчнүүд за одоо ялангуяа сүрье одоо менингит одоо юу гэдгийг те бусад энэ халдварт өвчнүүдийн үед сэтгэл готрох эмгэгийг нэлээдгүй талаар тохиолддог юм байна. За мөн одоо бэлгийн юуны одоо архаг хууч өвчнүүд за үеийн хүчний өргөсөлт өвчин за чихрийн шижин өвчин за одоо юу гэдгийг арсны хашлын янз бүрийн одоо өвчнүүд за зүрх судасны эмгэгүүд гэдэг энэ эмгэгүүдийн үед сэтгэл готрол бас тохиолддог гэдгийг бол эрдэмтэд тогтоож байна. За хамгийн одоо анхааруулах та бүхний одоо амьдрал дээр бас анхааруулах ёстой зүйл юу вэ гэхээр энэ готрох эмгэг бол бас энэ архив масууруулах бодис хэрэгжилж байгаа үйлчлүүлэгч нарт нэлээдгүй тохиолдно. За яагаад гэвэл ер нь архив гэдэг чинь бол бас ингээд нэг талаараа болохоор нөгөө
хүнийг одоо хөөрөн байсгадаг тий хөнгөн одоо сотолтонд ийм үедээ бол хөөрөн байсгаад аз жаргалын одоо тийм таатай мэдрэмж өгдөг бол за удаан хугацаанд бол энэ маань өөрөө депрессант буюу тархийг дарангуйлж тархины одоо үйл ажиллагаа одоо ялангуяа тэр сэтгэл хөдлөлийн одоо үйл ажиллагаанд одоо давмгаа нөлөө үзүүлсний улмаас одоо тэр сэтгэл готрол гэдэг юм шинж илэрдэг юм байна гэдэг судлаач тогтоосон учраас архины болон асуулт бодисын шалтгаантай бас сэтгэл готрол бол нилээдгүй байдаг гэж ойлгож байна. За түүгээр зогсохгүй маш олон эмийн бодисууд одоо сэтгэл готрол үүсгэх юм байна гэдгийг бас судлаач нар тогтоосон байна. За та бүхэнд энд харуулж байна. Одоо нөгөө жирэмснээс хамгаалах юм удаан хугацаанд хэрэглэх, за кортикостероид гормон эмчилгээг одоо хийж байгаа үйлчлүүлэгч нарт, за H2 блокатор хэрэглэж байгаа үйлчлүүлэгч нарт бол сэтгэл готрол бас тохиолддог байна. Тэгэхээр та бүхэн бас энэ готрлыг одоо хэрэг үнэлж байгаа тохиолдолд бол удмын шалтгаан байна уу? Одоо төрөлтийн шалтгаан байна уу? Цэвэрлэлийн шалтгаан байна уу? За улирал солигдсон байна уу? За одоо сэтгэл зүйн шалтгаан байна уу? Тэ ажилгүйдэл одоо ядуур бол одоо ойр татны хүн алдсан. За янз бүрийн бие махбодын хүчингүүд байна уу? За тэгээ эмийн бодисын шалтгаантай байна уу гэдгийг заавал тодруулах хэрэгтэй. За энээс таны одоо зөвлөгөө зөвлөмж чинь гарна гэж бодоорой. За энэ дараагийн слайд руугаа дахиад бас гацаад байна. За тэгэхээр бусад одоо маш олон одоо хүчин зүйлүүд бол одоо сэтгэл готрох байдалд бас нөлөөлдөг гэдгийг бас та нарт харуулмаар байна. За тухайлбал одоо энд нөгөө нэг нүүр шилжих нийгэм болон соёл зан заншлын ялгаа гэдэг юмыг бас ярих хэрэгтэй. За ялангуяа одоо энэ одоо жишээ нь нэг газараас одоо хөдөөнөөс хот руу, хотоос хөдөөд ирэх амьдрах юм уу? Эсвэл Монголоос одоо гадны өндөр хөгжилтэй улс орнд Японд ч юм уу те Америкт ч юм уу ингээд амьдрахад эхний хэдэн сар хүнд чинь бас нэг юм тасан зохицлын одоо үйл явц явагддаг. Өөрөлдөө шинэ орчин, шинэ хүмүүсийн дунд амьдран, шинэ ёс одоо соёл зан заншилд орохын тулд тухайн хүн одоо үйл ажиллагаанд тасан зохицохын тулд сэтгэлээр хариу уруу одоо нөгөө унах тэр хариу уруулаар одоо мэдрэмж өгдөг. Хэсэг хугацааны дараа энэ байдал бас арилдаг гэдгийг та бүхэн бас анхаарах хэрэгтэй. За мөн одоо нөгөө гэмт хэргийн хохирогч байх. За тэгээд нөгөө нэг гэр бүл найз нөхдөдөө харилцаа муудах, гэр бүл салалт эднэр бол сэтгэл готрлоор хариу уруул өгөөд за цаашлах юм бол энэ байдал одоо удаан хугацаанд явах юм бол сэтгэл готрох юм гэхээр үүдэх эрсдэлтэй гэж ойлгож байна. За үндсэн одоо 3 талын одоо шинж тэмдэг байдаг. За нэгдүгээр сэтгэл зүйн талаас гарах шинж, за сэтгэл хөдлөл, үйл хөдлөлийн талаас гарах шинж, за гуравт нь биеийн талаас гэсэн энэ 3 шинж тэмдэг гардаг. За энэ дотор та бүхэн дараах шинж тэмдгүүдийг одоо харуулж байна. Үндсэн бол одоо энэ критериэд юу явдаг юм бэ гэхээр за ер нь бол биеийн талаас бол юу гардаг вэ гэхээр цээжээр одоо өвдөн, за өтгөн хатна, зүрх өвдөн, зүрх дэлсэн гэсэн юм завир гардаг. За энийг бол одоо нөгөө манайхан бол өтгөн хатаж, зүрх дэлсэж, хүүхэн хараа өргөсгийг бол Протоповын гурвал шинж гэж бас хэлдэг. За энэ бол одоо нөгөө сэтгэл готрал, далд сэтгэл готрлыг онцлох бас нэг үндсэн түлхүүр шинж гэж хам шинж гэж шинж тэмдэг гэж хэлж болно. За мөн одоо үүнтэй холбоотой цээжийг өвтгөхөөс гадна одоо нойр хөнгөрдөг, за хоолны туршилт ихсэж багасж болно. За эсвэл одоо гутралаасаа болоод их идэж болно, эсвэл гутралаасаа болоод ер нь огч юмд идэхгүй, за нойр хөнгөрч болно, эсвэл их унтаа байдалтай байж болно. За бэлгийн туршилт буурна. За эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн бүчлэг бол хямарч болдог байна. За үүнтэй холбоотой нөгөө юу вэ гэхээр одоо ерөөсөө эдгээр нөгөө биеийн завируудтай за энэ хоолны дуршилт, энэ бэлгийн үйл ажиллагааны хямралтай холбоотой биеийн тэмдгийн эсэлт бууралт бас ажиглагдаж болно гэсэн байна. За дараа нь болохоор юу вэ гэхээр сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн талаас гарч байгаа шинж тэмдэг бол ерөөсөө сэтгэл санаа ямар нэгэн юмд маш их дундуур уйдгартай, гонигтай гэдэг үндсэн шинж тэмдэг явдаг. За тэгээд ерөнхийдөө яадаг гэхээр юмд ерөөсөө идэв сонирхол бол ямар ч идэв сонирхол байхгүй. Өмнө нь нөгөө баярлаж, багтаж байсан тэр юмнаас кайф авч исэн гэж ярьдаг тий. Тэр юмнаас ингээд идэв сонирхол авч исэн зүйлээсээ таашаал авах болоод юмд тийм идэв сонирхол муутай. Тэгээ нөгөө урд нь одоо тэр гоё байсан зүйлээсээ таашаал аваад нэг л тийм би энэ юмыг дуртай юм авуулна хийж байгаа. Гэтэл би нэг ямар ч тэрэнд одоо тийм баяртай байхгүй байна.
баяр баясгалантай байхгүй байна гэдэг зүйлийг хэлдэг. За ингээд бол яадаг гэхээр үйл хөдөлгөөн нь бол өөрөө удаашрдаг. За ингээд сэтгүүн үйл ажиллагаа өөрөө удаашрдаг, анхаарал төвлөрөлт бол мууддаг. За амархан ядарч сулддаг. За ер нь бол ингээ ийм сэтгэл готролтой хүний ингээд гаднаас нь харах юм бол ерөөсөө ингээл одоо үсэн сэгсээцэн, тухны хатраа одоо өрчлөө нэмэгдсэн. Хамаг одоо хиймэртэй тэр цав харц одоо юу гэдгийг нүд нь ингээд гал нь одоо буурцсан, мөрн унжцсан тий. Одоо хувц хундар нь эмх замраагүй өмссөн. За магадгүй ингээд товч мовчоо буруу харуулсан ч гэж болно. Өөртөө арчилгаа мол үг яриа цөөрцөн, хөдөлгөөн нь удаашрсан. Үе одоо санаа алдсан байдлаар одоо та нарт орж ирж магадгүй. За тэгээд өөрийгөө ер нь бол одоо бусдтай харьцуулах юм бол дандаа л өөрийгөө биех доогуур, муу, одоо залхуу, дандаа негатив тийм оюун дүгнэлт өгнө. За өөрийгөө ер нь бол буруутгах нь өөрийгөө одоо үргэлж энэ бүх юмны одоо гол асуудлын занглаа нь би буруутай, миний буруугаас болсон гэдэг ийм дүгнэлт өгдөг байна. За ер нь бол яг гол одоо багц одоо оншийн хэмжүүр нь бол сэтгэл санаагаар унах, за уйтгарлаж гуниглах, сэтгүүн үйл ажиллагаа удаашрах, за тэгээ үйл хөдлөлгөөн удаашрах гэсэн энэ шинж тэмдгээр илэрдэг байна. За сэтгэл готролтой хүн үйлчлүүлэгч одоо таарсан тохиолдолд та бүхэн байна. Заавал нэг юмыг асуух хэрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна. Энэ нь юу вэ гэхээр хизээ нэгэн цагт та нар та одоо ямар нэгэн байдлаар энэ амьдралаас залхаж байна уу? Амиа хорлож одоо нас барыг гэж бодож исэн удаа би юу гэдгийг заавал асуух хэрэгтэй. За ингээд хэрвээ тэр хүн тийм гэж байгаа тохиолдолд та бүхэн байна бол одоо онцгой анхаараарай. Одоо тусламж үйлчилгээгээ яаралтай аваарай. Ялангуяа ийм үйлчлүүлэгчийг нарийн мэрэгжлийн эмч, сэтгцийн эмч, сэтгэл заслын эмч, сэтгэл зүйч нарт хандуулаарай гэж хэлмээр байна. За ингээд сэтгэл готрох эмгэгийн талаар та бүхэн ерөнхий ойлголтыг бол авлаа. За готрох эмгэг нь бусад эмгэгүүдтэй харьцуулах юм бол их хэдийгээр стрессийн шалтгаантай ч гэсэн хоёрт нь бас та юу гэж ойлгох ёстой вэ гэвэл дотоод шалтгаантай, удамшлын шалтгаантай байхыг үгүйсэхгүй. За мөн одоо бүр органик шалтгаантай байхыг үгүйсэхгүй. Өөрөөр хэлбэл органик гэдэг нь ямар нэгэн тархины гэмтэл бэртэл өвчин эмгэгийн улмаас хүн одоо сэтгэлээр готорч болдгийм байна гэсэн. Тэгэхээр энэ гурван одоо нөгөө шалтгааныг та бүхэн одоо харж агаад одоо оншийн одоо шалгуураараа одоо F32 гэдэг энэ ашгаар та нар ашиглаж болно гэсэн үг байна. За ингээд илрүүлгийн асуумжийг одоо энэ готрал байна гэдгийг маш хурдан одоо хөнгөн илрүүлэх асуумжийг та нарт дараа нь хэлдэг учраас та бүхэн дараа хараарай. За хамгийн чухал бас нэг чухал зүйл нойрны эмгэг, нойрны хямралууд байгаа. За энэ онш бол одоо манай улсын 10 дугаар английн 5 дугаар бүлэгдээ байрладаг. За ингээд та нарт нойрны одоо хямралын одоо нойрны тухай яригчээ. За ер нь бол нойр бол одоо физиологийн маш чухал үндсэн одоо хэрэгцээ байдаг. За яг л одоо бэлгийн дур, хооллох дур гэдэгтэй адилхан чухал хэрэгцээ байдаг. За энэ нойр бол өөрөө юу вэ гэвэл дотоод одоо доктортой байдлыг хангахаас гадна дархлаа, тогтолцоо, сэтгэл хөдлөл, танин мэдхүйн үйл ажиллагааг доктортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг ийм одоо чухал физиологийн одоо процесс юм. За ер нь бол юу вэ гэхээр та нарт энэ хүснэгтэн дээр харуулж байна. Хүүхэд одоо нэрэ байхаас эхлээд одоо 2 нас хүртлээр нийт унтсан цаг яаж ингэж багасж байгааг харуулж байна. Ерөнхийдөө бол хүүхэд байх тусмал одоо нөгөөдөг чинь юу яадаг байх нь илүүтэй унтаж нэрэ байх тусмаа илүү их унтаж за тэгээд жил ирэх тусам бидний нойрны хэрэгцээ багасж нойрны унтах цаг маань нийт унтах цаг маань бол одоо багасгийг та нар харж байна. За тэгэхээр нойр бол яадаг вэ гэхээр за нийт унтсан цаг маш их чухал одоо өөрөөр гүйцэтгэдэг бахан. За ялангуяа одоо энэ дээр бол одоо багасж ингэж нэрэ хүүхдээс одоо насанд хүрэх үеийн процесс нэгээд багасж ийснэ. Өсвөр насны одоо үед бол харьцангуй нойрны асуудал бол нэмэгддэг. Өөрөөр хэлбэл нийт унтах цаг бол нэмэгддэг. Хэрэгцээ бол ихсдэг. За өдөр шөнийн нойрны тэнцвэр жоохон бага зэрэг алдагддаг, хямардаг. За өсвөрийн үе дээр бол нэг анхаарах зүйл бол хүүхдүүд илүүтэй нөгөө энэ насн дээр бол орой унтдаг. За тэгээд орой унтдаг хэрнээ өглөө эрт сэрж өгдөггүй. Яг үд дунд одоо буюу 11, 10
12 хүртэл унтах гэдэг. За энэ бол өөрөө нормал процесс гэдэг та бүхэнд хэлмээр байна. Тийм учраас одоо өсвөр үеийнхэндээ ажиллаж байгаа одоо ялангуяа өсвөр үеийн үйлчлүүлэгч нойрны асуудлаар орж ирж байгаа тохиолдолд та бүхэн энэ талын асуудлыг бол илүү одоо тайлбарлаж өгөөрэй гэдгийг би та нарт хүсье. За насан туршидчдын хувьд бол одоо ер нь өсвөр үе дээр бол 10-аас 11 цаг хүртэл унтах хэрэгтэй гэдэг одоо нойрны одоо фаундейшн бол ингэ зөвлөмж өгсөн байдаг. Тэгэхээр өсвөр үе гэдэг чинь 10-аас 19 насыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үе насан дээр бол унталтын хэрэгцээ өөрөө маш их ихсээд орой унтаж, орой сэрдэг ийм цикл ажиглагддаг учраас энэ дээр та нар бас мэдчих хэрэгтэй. За насанд хүрээд эхлэнгүүд энэ цаг өөрөө богиносоод эхэлдэг 7-оос 8 цаг унтах нормал цаг гэж одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол тогтоосон байдаг. За ингээд 60-аас дээш болоод эхлэнгүүд нойрны хэрэгцээ чинь улам богиносоод 5-аас 6 цаг бол унтах одоо ийм дундаж одоо цаг байдаг. За нойр хямраад ингээд өөрөөр хэлбэл бага унтаад гэдэг юм уу? Эсвэл одоо их унтаад гэдэг юм уу? Нойрны одоо энэ асуудал чинь өөрөө юунд хүргээд идэг юм бэ гэж маш олон зүйлийн функцүүдийг өөрөө нойр чинь хангаж идэг учраас маш олон үр дагавруудыг үүсгэдэг гэдгийг та нарт харуулж байна. За ер нь бол би өмнө нь бол одоо яг энэ нойрны хэрэгцээ алдагдсны улмаас одоо амь нас баралт үүсгэдэг гэдэг бол одоо сонсож байгаагүй. За сүүлийн үеийн одоо судалгаа шинжилгээний ажлууд юу гэж хэлээд байна вэ? Нойрны хямралаас болоод хүн нас барж болдгийм байна. Нас баралтын одоо томоохон шалтгаан ч бас нойр байдгийм байна гэдэг судлаачид бас тогтоогоод байна. За ялангуяа одоо нойрны хямралаас болоод ямар бие махбодын өвчин эмгэгүүд үүсч болох вэ? За таны мэдхэн үйл ажиллагаанд ямар одоо үйл ажиллагаанууд буурч болох вэ? Хүний ой тогтоол буурдаг юм байна, анхаарал төвлөрөлт буурдаг юм байна, шийдвэр гаргах процесс буурдаг юм байна, үнтэй харилцах ур чадвар буурдаг юм байна, бүтээлч чадвар буурдаг юм байна гэл ямар нэгэн юмны биелэлт гүйцэтгэл өөрөө буурдаг юм байна. За тэгээд энэтэй холбоотой нэг хөдөлгөөн ч багасдаг юм байна гэдэг одоо энэ одоо харуулж байна. За нойртой холбоотой бас сэтгэл хөдлөл өөрөө докторгүй болдог гэдгийг та нарт энд харуулж байна. Маш олон шинж тэмдгүүд бас энэтэй холбоотой уйлдаж гарч ирдэг юм байна гэдгийг харуулж байна. Тэгэхээр нойр бол маш томоохон одоо чухал физиологийн хэрэгцээ. За тэгэхээр энэ нойрны одоо үр дагавар бол маш их байдаг юм байна. Тэгэхээр энэ унтах цаг, за сэрэх цаг, за нийт унталтын цаг, унталтын чанар гэдэг юм руу бид нар бол анхаарлаа хандуул маш их шаардлагатай гэсэн үг байна. Тэгэхээр одоо өрх сумын эмчнэр, за анхан шатны тусламж үйлчилж байгаа эмчнэр маань та бүхний би юуг илүү анхаараасаа гэдэг энэ нойрны хямралтай үйлчлүүлэгчтэй анхаарах зүйл бол унтсан цаг чинь та хэдэн цагт унтдаг. За хэдэн цагт та сэрдэг, нийт унтсан цаг чинь ямар байна? За өглөө сэрээд тэр одоо унтсан мэдрэмж чи өөрөө одоо ханамжтай байна уу? Сэтгэл ханамжтай. Одоо маш сайхан ингээд би чинь хөнгөн сэрэгцэн юм шиг мэдрэмж авч гин үү гэдэг тал дээр та нар заавал асуух хэрэгтэй шүү. За үүний дараа та нар юу бас асуух хэрэгтэй вэ? Анхаарах хэрэгтэй вэ? Нойрны хямрал дээр бол сэтгэлийн одоо ямар нэгэн шалтгаан байх үү? За тухайлбал түрүүний дурдсан сэтгэл түгшилт, сэтгэл готрал, стрессийн ямар нэгэн ойр дотны хүнээ алдсан, магадгүй гэр бүл салалт явагдсан. Үүнээсээ болоод энэ хүн одоо нойрны хямралтай байгаа биш үстэй гэдгийг анхаараарай. За түүнээс гадна дараагийн одоо анхаарах зүйл бол бие махбодын шалтгаан. За ялангуяа биеийн ямар нэгэн өвддөг, шүн өвддөг, одоо хүнд өвдөлт үүсгдэг өвчин эмгэг байгаа биш үз. За мөн одоо ханиалгадаг, дагуурсан холон бактери, астмач гэдэг юм уу те. Ийм өвчнүүдийн үед бол мэдээж нойр бол өөрөө яг хөнгөрнө гэдгийг анхаарах хэрэгтэй. За мөн одоо үүнээс гадна сэргээгч төрлийн эмийн бодис одоо янз бүрийн саплементууд, нэмэлт одоо бодисууд хэрэглэдэг юм уу энэ хүн. Тухайлбал одоо энэ дээр юу хэлэх гэж байна гэхээр нөгөө хамарт ингээд нөгөө тусаадаг нафтазилин гэдэг нөгөө тусаалгач нь бас нэг хөнгөн нойрсуулах үйлчилгээ одоо нойрыг одоо хөнгөлдөг байна гэдэг юм судалгаа хийгдсэн байдаг. Тэгэхээр та нар иймэрхүү төрлийн одоо бодисуудыг хэрэглэдэг үү? Тухайлбал бас одоо кофе, цай унтахаас өмнө хэрэглэх юм бол мэдээж нойр хөнгөрнө гэдгийг анхаарах хэрэгтэй. За амьдралын хэв маяг. Ер нь нийт одоо эрүүл мэндийн ажилтнуудад дээр ингээд одоо сургалт хийгээ, судалгаа хийгээд явж хахад юу ажиглагдаад байдаг гэхээр нойрны хямрал нилээдгүй их тохиолдож байсан. За эдгээрийн одоо үндсэн айгу том шалтгаан одоо стресс, энэ биеийн өвчний шалтгаанаас гадна онцгой анхаарах зүйл бол энэ амьдралын хэв маяг маш чухал нөлөөтэй юм билээ. Тэгэхээр энэ ч эрүүл мэндийн ажилтнууд бид нар хүртэл юу вэ гэхээр тогтсон цагт унтж, тогтсон цагт сэрдэггүй.
Тэгээд ерөөсөө нойрны тэр хансан мэдрэмж ерөөсөө байдаггүй. За амьдралын хэм маягаа одоо нөгөө биеийн тамир тасгал хөдөлгөөн ерөөсөө бид нар чинь тогтмол хийдэггүй. За йог бясалгал одоо тогтмол хийдэггүй. Дуртай одоо амьдралын одоо өөртөө цаг гаргаж дуртай зүйлээ хийдэг гэсэн юм амьдралын хэм маяг маань байдаггүй. Ийм одоо тогтсон ийм хэм маягт амьдрдаггүйгээс болоод бидний нойрны хямрал бас бидэнд аяг нойрны хямрал нэлээдгүй тохиолдсон юм байна гэж би бол ажигласан. Тэгэхээр та бүхэн бас энэ амьдралын хэм маягийг нойрны хямралтай үйлчлүүлэгчдээс асууж за тэгээд энд чиглэсэн зөвлөгөөнүүдийг илүү өгөх хэрэгтэй юм байлээ. За нойрны хямрал гэж ингээл яриад л байдаг хэрнээ бид хамгийн сүүлд юуг их орхигдуулдаг вэ гэвэл хүрээлэн буй орчны нөлөө ерөөсөө маш их орхигдуулдаг. За ялангуяа одоо тухайн тэр хүний амьдарч байгаа орчин, унтах гэж байгаа орчин чинь яг тэр одоо нойрсоход таатай одоо орчин мөн үү? Тухайлбал агаарчлалт хийгдсэн байна уу? Дулаахан, температур нь дулаахан хүйтэн байна уу? За мөн орон одоо тухтай байна уу? Гэрэлтүүлэх нь одоо яг тохирсон байна уу? За дуу чимээ тусгаарлагдсан байна уу? За энэ бүхнийг одоо асууж заавал авах хэрэгтэй. За ялангуяа ингээл олон хүүхэдтэй айл, дуу чимээхтэй, тэгээд тогтсон цагт унтах ямар ч боломжгүй хүмүүс одоо нойрны хямрал байх нь одоо аргагүй. За тийм үед одоо энэ хүрээлэн буй орчин, одоо дуу чимээтэй орчин, одоо унтах гэж байгаа хүнд одоо ямар бид нар зөвлөгөө өгөх вэ гэдгийг та бүхэн бодох хэрэгтэй хаа гэж бодож байна. За тэгэхээр нойрны хямралын энэ нойрны асуудлууд, нойрны эмгэгүүдийг одоо бид нар ингээл яриад байдаг хэрнээ зөвхөн бид нар энэ инсомнио буюу нойр гүйдлийн талаар аягүй мэддэг. За гисэн хэдий чи нойрны эмгэг гэдэг юм дотор бид нар юу ерөөсөө мэддэггүй вэ гэхээр энэ нөгөө нойрны хямралд маш олон шинж тэмдгүүд нийлжээж одоо нойрны одоо эмгэгийг үүсгэдэг гэдгийг бид нар ерөөсөө мэддэггүй байхаамаа. За тэгэхээр би та нартай юу хэлээд байна гэхээр энэ нойрны хямрал, нойрны асуудал, энэ нойрны эмгэг гэдэг ямыг та нар мэдчихэж байгаа бол дараах шинж тэмдгүүд нийлээд нойрны эмгэгийг үүсгэдэг шүү гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За энд бол нэгдүгээр инсомнио буюу нойр гүдэх, за шөнө олон дахин сэрнэ, нойр ханаагүй мэд төрөмж, ханаагүй мэд мэдрэмж төрнө, өглөө эрт сэрнэ. За өөрөөр хэлбэл унтсан цаг нь богиносно гэсэн үг байна. За хоёрт нь нойр хит хүрэгч гэсэн нойрны эмгэгийн шинж байдаг. За хүн амын дунд бол нойр гүдэл нь бол одоо тэр нойр богиносж байгаа нойр гүйдэл гэдэг байгаа энэ шинж тэмдэг нь бол 3 хүн тутмын нэгд байхад за энэ нойр хит хүрэх гэдэг нь 1-3% эзэлдэг шүү. 3% бол хүн амын дунд эзэлдэг. За тухайлбал одоо нойр одоо өдрийн цагт маш их бүрэн сэргийж чадахгүй, за шүүн хангалттай унтсан боловч одоо төсвөрлөшгүй их нойр өдрийн цагт хүрээд дэвшээгээд унтах гээд байгаа энэ байдлыг нойр хит хүрэх гэж хэлж болно. За эдгээр энэ нойрны эмгэгүүдийн оншвол F51 гэдэг бүлэг дээр байгаа гэж та бүхэн ойлгоорой. За унтах болон сэрүүн байдлын хэм алдагдах. За өдрийн цагаар маш их нойр хүнэн, шөнийн цагаар нойр хүрэхгүй. За ялангуяа энэ бол ажил мэргэжилтэй холбоотойгоор бас энэ байдал бий болж иж болно. Удаан хугацаанд бас л дахиад нэг нойрны хямрал гэдэг юм үүсгээд үүний үр дагаврууд нь та нар харсан те биеийн өвчин, сэтгцийн эмгэгүүд тэгээд одоо танин мэдгүй үйл ажиллагаа алдагдана гэсэн үг байна. Тэгэхээр энэ бас нойрны хямралд ордог байна. За үүнээс гадна бас зүүдэн явалт гэж байдаг. Зүүдэн дундаа одоо унтаж байснаа гинт босч явах. За ерөөсөө ямар нэгэн үйлдэл хийдэг. Тэгээд тэрийгээ эргээд ингээд одоо өглөөнөө нь санахгүй байх магадaltaй байдаг байна. За ийм хүмүүсийг та нар сонсч ирсэн баг. За шөнийн айц гэж байдаг. Шүн нойрон дунд генет айц төрж ойрлж ашгарна. Тэгээд айц төрүүлсэн зүйлийн зарим юм нь бол санагдахгүй, огт санагдахгүй байх нь. За хар дарж зүудлэх гэдэг байдаг. За зүүдэн дунд бол маш аимшигтай одоо зүүдлэн гэсэн үг байна. Тэгээд энийг одоо энээсээ болоод айн, түгшин, сандарн, санаа зовно гэсэн үг байна. За зүүдэн дундаа ярих. За мөн нойрон дундаа шүдээ хавирах. Зэрэг нь одоо нойрны хямралын одоо хам шинжид хамаарагддаг гэдгийг та бүхэн ойлгоорой. Тэгэхээр ер нь бол нойрны хямрал, нойрны эмгэгүүдийн тухай ярихад зөвхөн нойр гүйдлийн талаар та нар ойлгож болохгүй. Эдгээр шинж тэмдгүүд бүгд л нойрны хямрал, нойрны эмгэг, тэгээ мөн одоо сэтгцийн эмгэг өөрчлөл байдаг юм байна. Тэгэхээр та бүхэн эдгээрийг хараад одоо энэ үйлчлүүлэгчд маань нойрны хямрал байна гэдэг утгаар та нар харж андаарэ.
За ингээд нойрны хямралын талаар ингээд орчлоо. За одоо ингээд дараагийн зүйл бол тайлбарлаж боломгүй бие махбодын завиур шаналгаа гэдэг ийм хэсэг болох гэж байна. За энэ бол одоо оншороо бол F45 гэдэг ийм кодтай. За олон улсын 10 дугаар ангиллын оншоор энийг хэлдэг. За ямар юм байдаг вэ гэхээр түрүүн бид нар нөгөө яриад байсан сэтгэл түгшилт бол одоо нөгөө биеийн завиураар илэрч байсан тийм үү. За тэгвэл одоо энэ нь бол ямар зүйл вэ гэхээр нөгөө стресс, таагүй энэ одоо мэдрэмж, энэ таагүй бодомж, таагүй оюун дүгнэлт нь бол ухамсарт биш, ухамсарын одоо далд оршдог. За ингээд ухамсарын далд орсноос болоод одоо нөгөө ухамсартайгаар тэр стресс, таагүй мэдрэмжээ мэдхээсээ илүүтэй одоо тэр таагүй мэдрэмж нь бол биеийн одоо завиураар буюу соматизац гэдэг хамгаалах ургалаар одоо бие хүнд илэрдэг ийм өвчин гэж хэлж байна. За өөрөөр хэлбэл энэ юу вэ гэвэл ямар нэгэн одоо шалтгаангүйгээр тэр хүн юу яадаг вэ гэхээр маш их олон одоо биеийн өвчин завиурыг одоо завирладаг одоо өгүүлдэг. За ингээ олон эмчид ханддаг. За оншин тодорхойгүй явдаг. За олон энэ шинжилгээ хийлэгдэг. За ингээд шинжилгээний үр дүн бол харьцангуй гайгүй гардаг. Тэгээд эмчээс эмчид, эмнэлгээс эмнэлэг бол дамжин явдаг. За ингээд бол оншоо мэддэггүй, өвчний одоо шалтгааныг тогтоож чаддаггүй, өвчний онш бол тодорхойгүй, ийм хүнд байдалд орсон, ийм өвчтэй хүнийг л одоо ийм өвч одоо таагүй биеийн одоо тайлбарлаж боломгүй биеийн завиур шаналгаа гэж байна. За яг энэ оншийн критерий дээр юу гэж ярьдаг вэ? Сүүлийн 2 жилийн дотор тодорхой шалтгаангүйгээр одоо энэ хүн өвдөөд өвчний онш тогтоогүй, олон эмнэлэг дамжаад, олон газраар яваад онш нь тогтоогдоогүй, маш их одоо олон төрлийн завиур хэлж байгаа ийм үйлчлүүлэгчийг хэлнэ л гэж тодорхойлдог. За энэ бол маш олон шалтгаантай гэж түрүүн ярьсан. За нэгдүгürt бол нөгөө стресс таагүй байдлын улмаас бий болж болно. За нөгөө түрүүний бидний ярьсан сэтгэл готрол, сэтгэл түгшилт байж болно. За мөн архины хэрэглээний холбоотойгоор үүсч болно. За яг гол үндсэн одоо яг энэ өвчний гол одоо цаад одоо сүүршнэст буюу одоо тайлбар нь юу юм бэ гэхээр нөгөө тайлбарлаж боломгүй маань нөгөө санаа зовлон, сэтгэл түгшил маань биеийн одоо булчин бол чангална. За ингээд олон удаа ингээд буян булчин чангараад тэсгээр сүүний хүчил ялгарч биед маш олон таагүй өвдөлтүүд үүсдэг. За энэ өвдөлтүүдээсээ болоод сэтгэл түгшилт улам түгшүүр бол нэмэгдэнэ. За ингээд үүнтэй холбоотой бие махбодод нөгөө стрессийн даавар ялгарснаар адреналин идэвхжин. За ингээд адреналин ихснээс холбоотойгоор бие энд тэмдгүү стрессийн шалтгаантай маш олон таагүй завиурууд ярьдаг. За энэ хүн бол стрессийн одоо асуудлыг ярихаасаа илүүтэй бие маань хүнд өвчтэй, эмгэгтэй болчиход байна гэсэн одоо завиураар олон эмнэлэгт ханддаг. За ингээд маш олон түгшилт үүсээд эхлэхээр нөгөө амьсгалчин богиносоод одоо өнгөц болоод за нөгөө нүүрсгчлийн процесс даралт буурна. За ингээд эдгсийн хүчил төрөгчийн хангамж буурна, биеинд одоо маш олон таагүй шинж тэмдгүүд болоод одоо амьсгаад нь толгой эргэн биеийн солино гэсэн юм нөлөөлөл гаргадаг. За ер нь бол энэ дээр та нар юуг анхаарах хэрэгтэй вэ гэвэл сэтгэл готрлын байдлаас болоод энэ хүн ийм биеийн байдлын таагүй завиурууд гараад байна уу гэдгийг анхаараарай. За мөн одоо сэтгэл түгшилтээс болоод ийм таагүй завиурууд гараад байна уу гэдгийг анхаараарай. За мөн одоо та нар юу гэхээр архины хэрэглээтэй холбоотой магадгүй энэ хүнд ийм таагүй завиурууд гараад байна уу гэдгийг анхаараарай. За эдгээр шалтгаанууд байхгүй байгаа бол та энэ өвчнийг гэж шижиглэж болно. За ингээд тайлбарлаж боломгүй биеийн завиур шаналгаанд бол дараах одоо шинж тэмдгүүд илэрнэ. За тэгээд энэ бол одоо зөвхөн одоо энд харагдаж байгаа шинж тэмдэг биш. Одоо хүнсний талианаас эхлээд бүсний үзүүр хүртэл өвдөхийг үүсэхгүй шүү гэж хэлмээр байна. За энэхээр энэ өвчтөн бол үнэхээр одоо өвдөж байгаа юу гэвэл үнэхээр өвдөж байгаа. Яагаад өвдөж байгаа юу гэдэг механизмыг та бүхэнд түрүүн тайлбарласан. Тэгэхээр энэ одоо таагүй энэ одоо биеийн завиур шаналгаа одоо хилээд байгаа. Тэгээ оншин тогтоогдохгүй байгаа. Энэ үйлчлүүлэгч бол яалтчгүй F45 буюу манай одоо энэ сэтгцийн өөрчлөлтөнд орно гэсэн үг. Тэгэхээр эдгээр эмгэгийг одоо илрүүлж тааж чадж байгаа бол мэргэжлийн одоо эмч, одоо сэтгцийн эмч, сэтгэл заслж эмч, сэтгэл зүйч тандуулах шаардлагатай гэж хэлмээр байна. За ингээд энэ өвчний талаар тавч ойлголтыг өглөө. За та нар одоо энэ засварлагын цагаар асуух юм байвал асуугаарай. За одоо ингээд 5 дахь эмгэг нь архаг ядаргаа буюу F48 гэдэг бүлгийг орох гэж байна. За энэ бол архаг ядаргаа гэдэг
гэд бид нар мэднэ. За нөгөө ядарна, соёлдно, одоо амархан юм хийхээр л ядраад байна. Жаахан хөдөлгөөр л ядраад байна. Анхаарал төвлөрөхөө болчихлоо. Ажлын гүйцэтгэл буураад байна. Би нэг л ядраад байна гэдэг. Тэгэл бүхэл өдрийн турш яринд ядарна гэсэн ийм завиураар илэрдэг. За энэ одоо ядаргааны маш олон шалтгаануудыг та нарт харуулж байна. За ер нь ядарч байгаа шалтгааны гол үндсэн шалтгаан бол одоо нойрны хямрал гэж магадгүй. Нойр одоо удаан хугацаанд алдагдсанаас болоод хүн ядарч иж болно. Тэгэхээр та ядарч байгаа гэсэн хүн болгоноос эдгээр одоо шалтгаануудыг бол тодруулах хэрэгтэй. За нойрны хямрал байна уу? Танд ямар нэгэн стресс байна уу? За нөгөө амьдралын буруу хэв маяг байна уу? За янз бүрийн эмийн бэлтгэл. За одоо хим эмчилгээнд орж байгаа юм уу? Туяа эмчилгээнд орж байгаа юм уу? Тийм хүмүүс мэдээж л ядрах гэдэг мэдрэмж одоо үүснэ. За бие махбодын янз бүрийн өвчин эмгэг байна уу? Ханаад хүртэл бид нарыг чи ядраачдаг штэ тий. Тэгэхээр энэ одоо ямар нэгэн биеийн өвчин эмгэг байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. За дарахыг ядаргааны үндсэн одоо гол шинж тэмдэг нь юу вэ гэвэл оюуны болон биеийн ажил хийхэд л энэ хүн ядраад байна л гэдэг юм яа. Ирч хүчээ алдаад байна. Ер нь жоохон ингээд хөдөлж ажил хийсэн үгүй юу л ядраад байна. Цаг ямагт ядраад байна. Тэгээд ядарсан ч нөгөө амарсан ч тэр хүн амралт одоо сэрэхгүй байна, ядраад байна л гэдэг юм яриад байдаг. За ядаргааны ерөнхий шинжүүдийг та нарт харуулж байна. За ер нь бол ийм ядарч байгаа хүн бол бие барих чадвар нь буурна. За өчүүхэн зүйл сэтгэл зүйн санаа зовно. За биеийн сулрал, хөрөлт ажиглахыг үгүйсэхгүй, анхаарал сулрна, мартам хай болно. За тэгээд тайван бус болдог ахна. За тэгэхээр энэ нархаг ядаргаанд та бүхэн анхаараарай. Энэ 48 бол маш их тохиолддог одоо эмгэг. За энэ эмгэг маань одоо та бүхэн мэдэн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн архаг ядаргааны тасаг гэдэг одоо бүр манайх одоо энүүгээр алдартай маш олон үйлчлүүлэгч нар энд өнөөдөр очирлоод одоо энэ эмнэлэгтэн эмчлүүлэх гээд байгаа. Уул нь бол энэ архаг ядаргаа гэдэг энэ эмгэг бол өвөрмөц одоо үндсэн эмчилгээ байхгүй. Энэ гол үндсэн эмчилгээ нь бол ерөөсөө тасгал хөдөлгөөн байдаг. Тэгэхээр би бол та бүхэнд юу зөвлөх гээд байна гэхээр ийм одоо онцтой хүнийг бол та бүхэн одоо үзээд гол шалтгааныг тодруулж идрүүлээд тэгээд энэ хүнд юу зөвлөмөр байна вэ? Одоо эрчимтэй одоо нөгөө тасгал хөдөлгөөнийг зөвлөхийг одоо хүсэж байна. За ингээд одоо хүн амын донтох бид нар зовлон тохиолдох хамгийн сүүлийн ингээ буюу архинд донтох эмгийн талаар та нарт орох гэж байна. За ер нь л архинд донтох эмгийг одоо мэдхгүй хүн бараг байхгүй. За ялангуяа өрх сумын эмч нарт бол нэлээдгүй тохиолддог учраас энэний талаар би зүгээр товчхон орё гэж бодож байна. За юу вэ гэхээр архи сорогдуулах ер нь ундаа гэж одоо бид нар одоо хуулиндаа бол 2-оос дээш процентын этилийн спирт агуулсан одоо усмал одоо шингэнийг одоо бид нар согтууруулах ундаа гэж хэлнэ, архи согтууруулах ундаа гэж хэлнэ гэж тодорхойлтон байдаг те. За маш олон төрлийн хэлбэрээр одоо хүмүүсийн донд хэрэглэгдэж байна. За тэгээд юу вэ гэхээр за архины тэр стилийн спирт чинь хортоогоос гадна одоо энэ архи ундааг үйлдвэрлэх явцад технологийн явцад маш олон одоо хортой бицүүд бол нийлэгддэг юм байна. За тухайлбал та нар эндээс харж болно совсны тос, шаргоолжны хүчил, фурфрол, за нийлмэлхвэр, цууны альдаг гэдэг эдгээр бодисууд нь одоо бие махбодод ялангуяа биеийн эрүүл мэндэд бол маш их олон сөрөг нөлөөтэй гэдгийг судлаачид тогтоогоод байна. За тэгээд юу вэ гэхээр та нарт дахиад за энэ мэн бас жоохон гацаадах шиг байна. За одоо би та нарт маш олон одоо эрүүл мэндэд одоо жишээ нь тархинд, за ийлгэнд, зүрхэнд, нойр булчирхаанд, одоод гидсэнд гэл ингээл те маш олон үйл ажиллагаа. Тэгээд урагт гэл жирэмсэн ихэд гэл ингээл те одоо маш олон юмнуудыг бид нар архины одоо хор хүмүүлийн талаар ярих гэвэл тоо томшгүй тооцоо бид нар мэдээлэлүүд байна. За яг хамгийн чухал одоо би сэтгцэн эмч учраас та нарт болоод тархинд ямар нөлөө үзүүлдэг талаар ярих. Ер нь бол яг үндэ бол одоо яг одоо нэг тооцоо гэдэг. Нэг удаа ингээд тасрах мэдрэмж буюу нөгөө ой ухаанаа алдтал согтоод маргааш нь бид нар чинь нөгөө юмаа сандаггүй энэ санахгүй процесс ингээд болоход 1 сая мэдрэлийн эс өөрөө өгдөг гэдэг юм тооцоо байдаг. Тэгэхээр мэдрэлийн эс өөрөө бол
одоо бусад хэсүүд илгэний хэсийг бодоход бол нөгөө нэг нөхөн төлжих хуваагдах олшрох одоо тэр байдал нь бол харцангуй багтаа гэж яриад байдаг. Тэгэхээр энэ мэдрэлийн эс чинь одоо ингээ 1 сая эс чинь л ингээл нэг тасархад л өгч гинэ гэдэг чинь цааш өгсээр байгаад одоо архины шалтгаантай нөгөө нэг ой ухааны алдагдал, оюун ухааны алдагдал, нөгөө тэрийг бид нар деменц буюу тэнэгрэл гэж ярьдаг. Тэгээ ийм байдал руу хүрдэг гэж та ойлгож байна. Тэгэхээр ер нь бол юу вэ гэхээр одоо мэдрэлийн эд эсийн одоо сэрэл дамжуулах, за тэр үйл ажиллагааг дарангуулна, за мөн одоо ерөөсө хордуулах маш том нөлөөтэй. За та нарт нэг хэсэг энэ зургийг харуулж байна. 3 хэмжээст өнгөц цахилгаан соронзон томографт одоо эрүүл тархины бүтцийг зулаан хэсгээс харуулж байна. За 38 настай 17 жил архи хэрэглэж байгаа үйлчлүүлэгчийн тархийг та нар хараад ав. Ийм байдлаар одоо харагддаг байх нэ гэсэн үг байна. За дахиад энийг цааш нь өнгөц цахилгаан соронзон томограф эрүүл тархины бүтцийг дотор талаас нь та нарт харуулж байна. За нөгөө архи хэрэглэж байгаа хүн одоо ямар байдалтай байхыг та харж болно. Өөрөөр хэлбэл маш олон одоо тэр боломжууд үүссэн одоо харагдаж байна. За эмчилгээний өмнө, эмчилгээний дарааг бас та нарт харуулж байна. Өөрөөр хэлбэл архигаар олон жил одоо уугаад одоо зөвөрсөн хүн одоо тархины одоо бүтэц ямар харагдаж байгааг өнгөт энэ соронзон томограф дээр харуулж байна. За ингээд эмчилгээний дараа гэхээр энэ. Тэгэхээр энэ эмчилгээний дараах одоо зургийг харахад бол эрүүл тархины бүтэцтэй нэлээд ойролцоо байгаа учраас архин дондох эмгэг бол эмчлэгддэг, эдгэрдэг эмгэг шүү. За хэдийгээр одоо архинаас нөгөө нэг гарах эмчилгээнүүд маань маш олон төрөл байдаг. Зарим нь бол тэр болгон үр дүн өгөхгүй байгаа ч гэсэн архины эмчилгээг яг одоо үнэхээр тууштай тасралтгүй хийсэн хүн бол эдгэрдэг, эмчлэгддэг, тархи буцаад эргэн сэргэдэг гэдгийг та бүхэн харж болно. За энэ бол дотор талаас нь та нарт харуулж байгаа. Тэгэхээр энэ бол архины хор хөндлөлийн талаар ярьж байна. За олон улсын 10 дугаар ангилалд бол яг F1 бүлэгт бол энэ архи мансуурлах сэтгц идэх эм бодисын шалтгаанд сэтгцийн эмгэгүүд бол хамаарагддаг. За ер нь бол анхан шатны тусламж үйлчилгээнд бол архи тамхины асуудлыг бол илүүтэй бид нар ярьдаг. За та нарт энэ улаанаар F10 буюу архины шалтгаан сэтгцийн болон төр зан үлийн эмгэг, за F17 буюу тамхины шалтгаан сэтгцийн болон зан үлийн эмгэгийг үед та нар эрт төлрүүлэлт одоо онцлогоо тусламж үйлчилгээгээ үзүүлэх хэрэгтэй байдаг. За архи согтуурлах ундааны хэрэглээний түвшин гэж байдаг. Ер нь одоо энэ согтуурлах ундааг хэрэглээний түвшингөөр бол бид нар хүн амыг 5 бүлэгт ангилдаг. За ер нь бол энүүгээрээ юу гэж ангилдаг вэ? Архи огт хэрэглэдэг хүмүүс. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс бол амандаа нэг ч удаа тусал одоо энэ архи согтуурлах ундааны төрлийн байцыг хэрэглэдэг хүн амын одоо хэсэг хүмүүс байна. За үүний дараа хоёрт нь бол тохируулан хэрэглэгч гэж байна. За энд нь юу орж ийнэ гэх нөгөө баяр ёслолоор ямар нэгэн тэмдэглэлт үйлдэл явдлаар одоо тодорхой хэмжээгээр авсаад одоо хэрэгэлдэг. Гэхдээ одоо хэтрүүлж хэрэгэлдэг хүмүүс ахна нэ. За эрсдэлтэй хэрэглэгч гэж байна. За эрсдэлтэй хэрэглэгч гэдэг бол одоо нөгөө архи мансуурлах одоо архийг согтуурлах ундааг бол илүүтэй өдөр тутам хэрэгэлдэг. За энэ хэрэгснээсээ болоод одоо хит одоо тэр хүн тасарч ийсэн, ухаанаа алдчихсан, ямар нэгэн асуудал орж исэн, ажил сургуулаа тасалж исэн ч гэдэг юм уу те. Ийм байдалд одоо орж исэн хэрэглэгчийг эрсдэлтэй хэрэглэгч гэнэ. За асуудалтай буюу одоо хэрэглэгч гэж байгаа. За энэ нь болохоор нөгөө эрүүл мэндэд чинь аль үжээ тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл энд юу вэ гэх нөгөө тархинд нь, ээлгэнд нь, одоо тэр зүрхэнд нь тодорхой эрүүл мэндийн асуудлууд яригдж байгаа хэрэглэгчийг болохоор асуудалтай хэрэглэгч. За ингээд архины хамааралтай хүн буюу архин дондох эмгэгтэй хүн гэсэн ийм 5 бүлэг одоо хэрэглэгч хүн амын дунд байдаг. Тэгэхээр бид хаашаа хэцэглэж байгаа нэг анхан шатны тусламжил та бүхэн тэр эрсдэлтэй болон архи асуудалтай тэр одоо архиндын хамааралтай үйлчлүүлэгчийг одоо тогтоогоод за энэ эрсдэлтэй асуудалтай хэрэглэгч нартаа урьдчилан сэргийлэх одоо зөвлөгөө тусламжийг илүүтэй явуулаад за архины хамааралтай хүнийг эмчлэх одоо түүнийг одоо бүрэн эмчлэх, хяналтанд оруулах, тусламж үзүүлэх гэдэг юм руу анхаарлаа хандуулах хэрэгтэй. За ер нь бол яг энэ эрсдэлтэй одоо энэ
одоо хор хөнөөлтөй хэрэглэгч архин дондох эмгэгтэй гэдгийг одоо тогтоохын тулд нөгөө стандарт уултын тухай бол бид нар мэдэхгүй болохгүй. За нэг удаагийн стандарт уулт гэдэг юм бид нар бол тогтоодог. За ялангуяа энэ дээр та бүхэн одоо энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо тооцоог харуулж байна. Тухайлбал одоо энэ 5 градус одоо шар айраг бол ойролцоогоор нэг 5-аас 6 за зарим нь бол 8 градус байдаг. За ер нь нэг 5 градусын одоо шар айраг 250 мл-ийг нэг удаагийн стандарт уулт гэж үздэг. За цагаан арх гэдэг дээр болохоор 38-аас 42 градусын 25 мл болгоныг л нэг стандарт уулт. За үүнийг одоо яг тооцохтой бол жижиг өрүүнхээр нэг удаа уухад л нэг стандартаа ууцсан гэсэн үг байна тий. За дарс буюу одоо вино за 12-аас 18 градус ойролцоогоор байдаг гэж үзэх юм бол 100 мл нь нэг стандарт гэж үздэг. За яагаад ингэж үзээд байгаа юм бэ гэвэл эдгээр одоо 250 мл-ийн 25 мл дотор цэвэр одоо нөгөө нэг этилийн спиртийн агуулмж нь 10 г байна гэж үзээд энийг нэг юнит гэж нэг нэгж гэж нэг стандарт уулт гэж тооцоод байгаа юм. За тэгэхээр нөгөө эрсдэлтэй уугчийг бид нар тогтооё гэдээ одоо яриад байсан бол одоо жишээлбэл иргэдээчүүдэд одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гайдаар бол юу гэж үдэд өдөрт 3 буюу 7 хоногт 21 стандарт уулт хэтрүүлэхгүй байх. За эмэгтэйчүүдэд өдөрт 2 буюу 7 хоногт 14 стандарт уултаас хэтрүүлэхгүй байх гэсэн лимийг л одоо тавьж гин гэсэн үг байна. За өөрөөр хэлбэл ийм бас их өндөр тоо хэмжээндээ юу хэлээд байна гэхээр нөгөө эрэгтэй хүн гэхэд 7 хоногт 21 стандарт уулт гэдэг чинь нэг стандарт уулт гэдэг чинь одоо цэвэр нөгөө нэг архийг нэг жижигхэн хундаг архи нэг стандарт гэх юм бол 7 хоногт энэ хүн 21 удаа уух юм бол стандарт одоо хэрэгжилж байна гэсэн үг байна. Тэгэхээр би бол энийг юу гэж та бүхэнд хэлж байна. Энэ бол нөгөө нэг хэмжээний хамгийн дээд цэгийг та нарт одоо хэрэгжилж байгаа учраас энүүгээр ууна гэж хэлж болохгүй. Харин энээс илүү ууж болохгүй. Энээс энэ дотор байх ёстой гэсэн энэ одоо хэл хязгаар шүү гэдгийг анхаараарай. За тэгээд ер нь бол энэ архин дондох эмгийн гол оншийн одоо та нар шалгуурд юуг ойлгох ёстой вэ гэвэл ер нь эмгэг дур бий болдог. Өөрөөр хэлбэл өөрийн ирэхгүй тэр хүнд одоо ерөөсөө л арх уумаар санагдана. Арх уух одоо дур хүсэл бий болно. Дур хүслээ хангахгүй бол бие сэтгэл нь тайван байхгүй байх байдлыг л одоо тэр эмгэг дур гэдэг. За энээсээ болоод өөрийнхөө тавих хяналт судардаг. Буюу алдагддаг. Өөрөөр хэлбэл энэ юу вэ гэхээр одоо нөгөө нэг ерөөсөө өөрийн одоо тэр нөгөө тавих хяналт нь алдагдсанаас болоод одоо тэр хэмжээндээ хязгаарч хүрдэггүй амлсан одоо хэмжээндээ байхгүй хэмжээ нь улам л одоо яагаад тах нь ихсэл нэмэгдээл ингээл байгаад байдаг. А тэгээ хэдий болиё гэсэн ч энэ хүн ерөөсөө болох ямарч боломж байхгүй өөрийн ирэхгүй тэр эмгэг одоо тэр дур хүслээ биелүүлэхгүй бол болохгүй л гэсэн үг байна. За гуравт нь бол даах чадвар өөрчлөгддөг. Өвчний одоо ихэнх үед бол даах чадвар их маш өндөр байдаг. Өөрөөр хэлбэл та 5 аяга одоо пи уулаа гэдэг юм уу? Стакан пи уулаа эсвэл 5 хоног вино уулаа гэхэд тэрэнд бол хэр барагтаа согтдгүй байсан бол за эд үедээ одоо улам тэр 7-8 аяганд та согтохгүй. За айжимдаа энэ төгсгөл үедээ бол бараг 1 хоног одоо арх уусан ч гэсэн та аюу амархан сотолтын мэдрэмж аваад байгааг л даах чадварын бууралт гэдэг байна. За үүнээс гадна хараат байдал бий болдог. За ингээд энийг бол донтолт гэж үздэг. За хараат байдал гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр дотор нь 2 янз ангилдаг. Биеийн хараат байдал, сэтгэлийн хараат байдал, сэтгцийн хараат байдал гэж 2 ангилдаг. За сэтгцийн хараат байдал гэдэг нь нөгөө нэг тухайн одоо архиа хэрэглэхгүй бол сэтгэл нь тайван бус болно, уурлна, бухимдна, хямарна, үг даах чадвар нь буурна, сэтгэл санаа докторгүй болно, амархан ядарна. За үүнээс болоод л одоо хүнтэй одоо муудалцсан, ялангуй зулд гомдно, тэгэл тонимтгай болно, цочромтгай болно, догшин ширүүн болно. За тэгээд үүнээсээ болоод нийгмээс тасарна. За үтгээд үг хэллэг одоо хэрүүл уруул хийнэ гэсэн байна. За ямар нэгэн зүйл хийж бүтээх ямар ч хүсэл эрмэлзэл зорилгогүй нөгөө л нэг л тэр нөгөө нэг архиал хэрэглэхгүй бол тайван байдалтай байхын сэтгцийн хараат байдал гэдэг. За харин биеийн хараат байдал бол нөгөө архи одоо бодисоо огт хэрэглэхгүй байх юм бол салган нь чичрэн, аман цанган, хоолн дургүй болно, тайван унтаж чадахгүй, хард дар зүйлийн хүүтэн өснө гарна. Нөгөө шаардлагын хам шинжүүдийг хэлээд байна тий. Дотор муухаарна, өгөөлн бөөлжсөн. За хамаг үе бэлчин ангин жүвдэн, шүрмсэн татаж эхэллээ. За бүр түгэрч зогсохгүй
янз бүрийн нүдэнд нь хий юм үзэгдэг, чихэнд нь хий юм сонсогдох, солиорлын шинж тэмдэг илэрч болдог байх нэ. За ийм учраас энэ юу вэ гэхээр хэрүү энэ хараад байдлын шинж тэмдэг, биеийн болон сэтгцийн хараад байдлын шинж тэмдэг илэрдэг л бол энэ хүн бол одоо архин дондох эмгэгтэй гэж таамаглаж болно гэсэн байна. Тэгэхээр анхан шатны төвшөнд бол энийг юу хийх ёстой юм бэ гэвэл энэ архины асуудалтай хүмүүсийг одоо эрт илрүүлэх, за энэ дотох хүчнээс урьдчилан сэргийлэх асуудал бол маш чухал байна. За ялангуяа одоо энэ эрсдэлтэй одоо нөгөө хортой үр дагавар гүйц хэрэглээтэй, аюултай тэр хэрэглээтэй хүмүүстээр одоо эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх, тусламж үйлчилгээ үзүүлэх энэ чиглэлийн үйл ажиллагаануудыг бол одоо илрүүлэх. За яаралтай тохиолдолд бол дараагийн шатлалын хүмүүст одоо илгээж тусламж үйлчилгээнд хамруулах хэрэгтэй. За энэ архины асуудлыг илрүүлэх хоёр янзын одоо арга байдаг. За энд бол аудит тест, за та бүхэн зарим нь мэдж байгаа. Аудит тест нь бол одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын маш олон байгууллагын боловсруулсан арга техник. За маш олон улс орнд бол энэ аудит тестийг хэрэглэдэг. За энэ аудит тест нь болохоор одоо хэрэглээний түвшин тогтоохоос гадна, хүн амын одоо хэрэглээний түвшин тогтоохоос гадна архин дондох эмгэгийг одоо тогтоодгоор илүү одоо өргөн хэрэглэгддэг тест байгаа. За харамсалтай энэ асуулт бол өөрөө маш одоо 10-аад асуулттай тест байдаг. За нэлээд энэ дэлгэрэнгүй деталь тест учраас бид та бүхэнд бол энэ архины хэрэглээ эрхүүлэлээр кейж буюу 4 асуулттай шууд онцлох боломжтой тестийг та нартай санал болгож байгаа шүү. За тэгэхээр одоо ингэж маш олон сэтгцийнхаа одоо эмгэгүүдийн талаар ерөнхий ойлголтыг бол одоо бид нэр авчлаа. Одоо та нартай бүгдээрээ юг орох гэж байна гэхээр SQR сурлын талаар ярих гэж байна. За энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын SQR гэдэг сорил байгаа. За өнгөрсөн одоо 4-7 хоног буюу 1 сарын турш танд ямар нэгэн энэ асуудлууд байна уу гэсэн талаар та энэ сорлыг одоо хүн амдаа илрүүлэх юм. За энэ SQR сорил нь бол юу вэ гэхээр SQR 25, SQR 20 бид бүхэн та нарт SQR 20-ыг бол санал болгож байна. За энэ асуумж бол одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын боловсруулсан сэтгцийн одоо зовлон тохиолдог одоо стрессийн шалтгаантай сэтгцийн эмгүүдийг оншилдог ийм одоо хэлбэрчилсэн тест байгаа. За энэ тест бол одоо ерөөсөө одоо найдвартай хүчин төгөлдөр байдал маш одоо сайн. За дэлхийн бас нэлээдгүй улс орнд бол энэ туршигдаад хийгдсэн ийм тест байгаа учраас та нартаа одоо өрхийн имлэг одоо сум одоо анхны тусламж үйлчилгээнд энэ тестийг боловсруулах гээд одоо хэрэглэх гээд та бүхэнд одоо зөвлөгөө өгч байна. Одоо юу яаж байна? Санал болгож байна. За тэгэхээр тестийн эхний одоо 20 асуултыг та нарт уншиж өгье. За таны толгой үргэлж өвддөггүй. Өнгөрсөн одоо 4-7 хоног буюу сарын турш таны толгой үргэлж өвдөж байна уу? За хоолнд та дургүй байна уу? За нойронд та муу байна уу? За амархан айж цочиж байна уу? За энэ дэлэг залуу болчлоо хөө. Тэглээ өгсөн. Яг би дараагүй цаанаас яагаад вэ? Гүйгүй тэгээгүй. Та share screen дараа дахиад хийх үстэй. За одоохон share screen-ийг дахиад дараадах. За гарч ийн үү? Гарч ийн. За одоо томоор гарсан уу те? Үгүй жижигэр байна. За. За дахиад тэгвэл орох юм байна. За одоо гарсан уу? Томоор гарсан уу? Одоо томоор гарсан. За амархан зочиж байна уу? Таны гар салгалдгүй? За стресстэж байна уу? За хоолны шингэц муу байна уу? Тодорхой бодож сэтгэхэд хэцүү байна уу? За ад жаргалгүй мэт санагдаж байна уу? За ердийнхөөс илүү уйлж байна уу? За өдөр тутам хийдэг зүйлд сэтгэл ханамжгүй байна уу? За ингээ 11 хүртэл явлаа. За 12-т нь шийдвэр гаргахад хэцүү байна уу?
За өдөр тутмын ажил чинь зовлон шаналтай байна уу? Амьдрал чухал хүн байхаа болсон юм шиг санагдаж байна уу? Идэх сонирхол буурсан байна уу? За та ямар ч үн цэнгүй хүн шиг санагдаж байна уу? Өөрийн амьдралгаа дуусгахаар буюу төгсөхөөр бодож байсан уу? Үргэлжил ядраад байгаа санагдаад байна уу? Таны ходоод эвгүүрхдэггүй амархан ядарч байна уу гэсэн энэ асуумжууд байна. За эндээс та нар харах юм бол нөгөө стрессийн шалтгаан, сэтгэл түгшээл, сэтгэл готрол, нөгөө тайлбарлаж боломгүй биеийн зовиорууд, за тэгээ архаг ядаргаа гэсэн энэ нөгөө бидний саяны үндсэн гол үндсэн шинж тэмдгүүд байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр SQR сорилыг бас яагаад та нарт зөвлөд байна гэхээр нөгөө энэ одоо хэрэгжилж байгаа үг одоо энэ өгүүлбэрүүд маш энгийн одоо өрхийн эмч өөрөө хэрэглэх за одоо энийг одоо нөгөө юу одоо бүгэлж байгаа хүн ч гэсэн ойлгоход маш их амархан өөрөөр хэлбэл нөгөө одоо ойлгоход амархан өргөн одоо цар хүрээнд хэрэглэж болдог учраас энэ тестийг та нарт санал болгоод байгаа шүү. За нийтдээ 20 асуулттай ийм одоо тест авах нь. За тэгээд эндээсээ та нар яах вэ гэхээр одоо сорилын үнэлгээг та нарт харуулж байна. За 3, 8, 11, 12, 13, 18, 20 гэсэн асуултанд тийм гэж хариулсан байх юм бол та нар шууд ямар уншиг тавина вэ? Архаг ядаргаа байж болцсохгүй гэд зөвлөгөө үйлчлэгээ тэр чиглэл рүү чиглүүлэх нь байна. 1, 2, 3, 7, за 19 дугаар асуултанд тийм гэж хариулбал сэтгэл түгшил байж болцсохгүй гэж та нар онцлох нь байна. За 3, 4, 5, 6, 9, 10 дугаар асуултанд тийм гэж хариулбал тайлбарлаж боломгүй биеийн завар шаналгаа байж болцсохгүй. За 3, 9, 14, 15, 16, 17 дугаар асуултанд тийм гэж хариулбал сэтгэл готрол байж болзошгүй гэж та нар оншиг тавьж болно гэсэн үг байна. За ингээд энэ сорилын одоо SQR сорил бол стрессийн шалтгаантай сэтгцийн эмгүүдийг одоо оншилдог байх нэ гэж та нар ойлгож байна. За тэгээд за хэрв энэ шинжилгээн дээр ямар нэгэн одоо тестийн оноо маань одоо гараагүй одоо оноо аваагүй харин хэвийн гарсан байх юм бол бид нар ямар зөвлөгөө өгөх юм бол сэтгэл хөдлөл мэдрэмжээ та одоо итгэлтэй хүндээ яриарэ. Ер нь бол мэдрэмжээ хүнд заавал ярих ёстой шүү. Стресс тайлах одоо энгийн аргуудад суралцаарай. За ялангуяа стресс тайлах энгийн аргууд гэдэг нь нөгөө дуртай зүйлээ хийх, хоббигоо хөгжүүлэх, өөрийгөө завгүй байлгах, өдөр тутмын одоо үйл ажиллагаагаа одоо тогтмолжуулах буюу амьдралын хэм маягаа одоо тогтмол байлгах тэргээ дагаж мөрдөх, за тайвшруулах, амьсгалын дасгал хийх, за спортоор хичээлэх, за тодорхой одоо нөгөө нэг дасгал хөдөлгөөнийг өдөр тутмынхаа амьдралд хөвшүүлэх гэсэн юмыг бол заавал зөвлөөрөө. Яагаад энийг ингэж зөвлөж байна гэхээр одоо ингэ сэтгэл готролгүй байна, сэтгэл төвшлгүй байна, архаг ядаргаач надад байхгүй байна, ямар ч зовиггүй байна гэдэг ингэнгүүт нь тэр хүний бити зүгээр явуулаарай. Заавал одоо стресс тайлах, энгийн одоо тэр ур чадвар, өөрөөр хэлбэл сэтгцийн эмгэгт өртөхгүй байхын ур чадваруудыг одоо үйлчлүүлэгч нартай заавал зөвлөөрэй гэж би хэлмээр байна. Бид нар чинь одоо өрцөн сэргийлээд өөрөөр хэлбэл тэр өвчин эмгэг болохоос нь өмнө одоо тэр хүнийг хамгаалах гэдэг учраас хэвийн гарсан ч гэсэн та энэ зөвлөгөөнүүдээ энэ удирдамжаа сайн хэлж өгөөрэй. За хэрв хэвийн биш гарсан түрүүний нөгөө ярьсан архаг ядаргаа тайлбарлаж боломгүй биеийн завир шалгаа гарсан байх юм бол та одоо мэргэжлийн эмчт хандуулах за мөн одоо зөвлөгөө тусламжаа бас үзүүлээрэй. Тэгээд тухайлбал одоо саяны ярьсан зөвлөгөө тусламжийг үзүүлээрэй. За тэгээ мөн одоо тэр хоёр дахь шатрал руугаа эрүүл мэндийн нийтлэл рүүгээ тэр одоо тусламж үйлчилгээ үзүүлдэг нарийн мэргэжлийн сэтгцийн эмч рүүгээ сэтгэл засалч эмч рүүгээ илгээгээрэй гэж хэлмээр байна. За одоо хоёр дахь тест нь болохоор танд нөгөө та нарт архины хэрэглээ за ялангуяа хамаарлыг үнэлдэг кэж хасамжийн талаар та нарт одоо орох гэж байна. За энэ нөгөө аудит тестийг бодвол энэ маань бол 4 асуулттай тест маш хялбар тест байгаа. За тэгэхээр энэ дээр юу вэ гэхээр та хизээ нэгэн цагт архи уух явдлаа багасгах хэрэгтэй гэж бодож байсан уу? За хоёрт нь хин нэгэн таныг архи ууж байна гэж шүүмжилж дургүйг тань
өргөж байсан уу? За та архи уусны дараа харамсаж, гэмшиж байсан уу? За та архи уусны маргааш өглөө салгалж чичирч, ядрах, бөөлжих, шинж тэмдэг илэрч энэ байдлаа засахын тулд дахин архиуж байсан уу гэсэн энэ дөрвөн асуултыг бол асууна гэсэн байна. За ингээд сорилт дээр нөгөө хүмүүс маань асуугаад хариугаа хэлэх. За нэгдүгээр асуулт нь хэрв тийм гэж хариулсан байвал энэ хүн бол хэтрүүлэн хэрэглэгч байж болцсохгүй гэж та бодоорой. За 2 болон 3 дугаар асуулт нь тийм гэж хариулсан бол арх хэтрүүлэн хэрэглэгч болсон энэ хүн. 2 3 тал тийм гэж хариулсан бол хэтрүүлэн хэрэглэгч байна гэж бодоорой. Хэрв 4 дугаар асуулт нь тийм гэж хариулсан бол архинд дондох буюу эмгэгтэй гэсэн байна. За буцаагаад би тэр тавийг өөрөөр хэлбэл архи уусны маргааш өглөө салгалж чичрээд ядрах бөөж шинж тамдаг илрээд энэ байдлын одоо засахын тулд дахин архиуж гэнэ гэдэг чинь өөрөөр хэлбэл нөгөө нэг одоо сэтгцийн болон биеийн хараат шинж тэмдэглэлийн гарч ийна гэсэн. Өөрөөр хэлбэл энэ дээр юу хараад байна гэхээр одоо шалган чичирж байна, шартж байна, шараа тайлж байна л гэсэн үг байна. Шараа архиар тайлж л байгаа бол энэ хүн бол хараат байдалд орсон байна л гэсэн үг байна. За ингэхээр энэ 4 асуултын тестээр та хэтрүүлэн хэрэглэгч байна уу? Одоо архин дондох эмгэгтэй хүн байна уу гэдгээ та зааглаад авчна гэсэн үг байна. За тэгэхээр тэр цогтурлах хундаа одоо хэрэглэж байгаа энэ архитанд сохтууруулах хундаа хэрэглэж байгаа, хэтрүүлэн хэрэглэж байгаа энэ хүмүүс та нар ямар зөвлөгөө өгөх вэ гэдэг талаар одоо орж ийн. За энэ дээр юу гэхээр уух хундагны тоог бол ажмаар багасгах. За уулт бүрийн хоорондын одоо хугацааг уртасгах. За ууж буй сохтууруулах хундааны хооронд нэг аяг бус орлуулж явах. Ууж буй сохтууруулах хундааны хальцад архины агуулмжийг бага байлгах. За уудаг сохтууруулах хундааны төрлөө таалагддаг бусад төрлөө солих. Ялангуяа би бол одоо та нарт юу гэж хэлэх гээд байна гэхээр аль болохоор л архи уух сохтууруулах хундаанаас татгалзах. За ялангуяа одоо стресс тайлах журмаар бити одоо архи сохтууруулах хундааг хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд 7 хоног бүр одоо хэрэглээгээ одоо хянаад одоо энийг бууруулах хуваарийг одоо мөрдөж зогсоох өдрийг одоо тэмдэглэе. Одоо ер нь бол би бол юу гэж хэлмээр байна гэхээр одоо архи сохтууруулах хундааг бол огтл хэрэглэхгүй байх тал дээр л та нар анхаарч зөвлөгөөгөө өөрөө. За хэрэв ууж хэрэглэж байгаа хүмүүст одоо сохтоох хүнд бол дараах одоо зөвлөгөөнүүдийг бол өгч байгаа шүү. Тэрс энэ бол одоо архин дондох эмгэгтэй хүний зөвлөгөө биш. Одоо багасгах аргуудыг та одоо нөгөө хэрэглэгч болон одоо эрсдэлтэй хэрэглэгч нартаа энэ зөвлөгөөнүүдийг өгч болно. За хэрэв архин дондох эмгэгтэй байгаа тохиолдолд бол архи уухыг зогсоохыг тайлбарлах. За архийг одоо ерөөсөө архины хор хөнөөлийн талаар та эрүүл мэндийн одоо тэр хичээл боловсрал олгох зүйлийг одоо боловсрал олгох. За тэгээд одоо архинаас гаргах талаар одоо хугацаа товлож архийг огт хэрэглэхгүй байх тал дээр зөвлөгөө тусламжаалал илүү үзүүлсэн дээр өөрөөр хэлбэл ялангуяа одоо архи уух одоо тэр эрсдэлтэй одоо эрсдэл үүсэж байгаа. Эсвэл одоо тэр архинд одоо уус одоо архиудаг одоо бүлэг дайз нөхөд юу гэдэг тэр хүмүүст архинаас татгалзах үгүй гэж хэлж сурахыг одоо зөвлөх. За тэгээд одоо ямар нэгэн байдлаар одоо уруу татагдах тэр эрсдлүүдээс хамгаалах янз бүрийн төлөвлөгөөнүүдийг боловсруулах тал дээр одоо тэр хүнд зөвлөх. За тэгээд одоо архины хор хөнөөл, эдийн засаг, нийгэм, бие махбод одоо юу гэдгийг те маш олон төрөлтэй хор хөнөөлтэй байгаа. Энэ хор хөнөөлийг тайлбарлах одоо архи уснаар ямар одоо эдийн засаг, бие махбодод одоо нөлөө үзүүлж байгаа. Тэр нь одоо цаашлаад хэдэн жилийн дараа ямар байдалд орох талаар бид нарт тооцоо зөвлөгөөнүүдийг өгөх. За хэрв энэ одоо донтолтын байдлаа одоо юу яаж чадахгүй одоо ойлгож ухамсарлаж чадахгүй одоо нөгөө нэг тэр өвчнөө одоо үгүйсгээд байгаа нөхцөлд бол та гаралтай одоо тэр мэргэжлийн эмчт бол заавал хандуулж одоо тэр донтолтын эсрэг эмчилгээнүүдийг донтолтын одоо архин дондох эмгээг эмчлэх эмчилгээнд яралтай хугацаа алдалгүй оруулах гэдэг энийг л зөвлөж байна. За тэгээд ерөнхийдөө энэ одоо зовлон тохиолдох насанд хүрэгчдэд одоо илрүүлэх энэ асуумжууд одоо ингээд орлоо.